Эрхэмүзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн нээлттэй мэтгэлцэн эхэлж байна. За энэ удаагийн мэтгэлцээнийг олон нийтийн телевизийн 600-гийн студиэс үзэгч та бүхэнд шууд дамжуулан хүргэж байна. За мөн Монголын үндэсний олон нийтийн радиогоор улс орон даяар шууд дамжуулж байгаа. За мэтгэлцээнд улсын хурлын гишүүн Баяр Цагт, улсын хурлын гишүүн Ганбаатар нар оролцож байна. За мэтгэлцээний үндсэн зорилго бол талуудын байр суурийг оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан бас олон нийтэд хүргэх зорилго тавьсан байгаа. За нийгэм зөвлөө үе тодорхой хүрээнд нэлээд хүлээлт үүсгэж олон удаа яригдж байсан. За энэ удаа бас ажил хэрэг болж бодитойгоор хэрэгжиж байгаа гэдгийг та бүхэнд хэлэх байна. За мэтгэлцэгч талуудын хувьд бол тодорхой дүрм дэгийн хүрээнд одоо яриа хөрөөгөө хөндөх ёстой. За ер нь альва мэтгэлцэн бол тодорхой дэг дүрмтэй байдаг. Тиймээс хоёр талд бас урьдчилан дэгийг танилцуулсан, хоёр талаасаа ойлголцож тохиролцсон гэж үзэж байгаа. За тэгээд дэгийн зарим асуудлыг бас товч сануулъя. За оролцогч талууд бол одоо зөвхөн оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлэх ёстой. За мэтгэлцэн нийтдээ 1 цагийн туршид үргэлжилнэ. За шаардлагатай нөхцөлд 30 минут хүртэл хугацаагаар одоо сунгах боломж байгаа. За хөтлөгчийн зүгээс бол мэтгэлцэгч талуудад асуулт тавина. За өөрөөр хэлбэл одоо өөр зүгээс ямар нэг асуулт авахгүй. За харин үзэгчдийн хувьд шууд утсаар дамжуулж асуулт тавих боломжтой байгаа. За мөн Twitter болон Facebook-оор дамжуулж бид бас үзэгчдээс асуулт авахар зохион байгуулсан. За энэ бүхнийг бол одоо харилцагч мэтгэлцэгч хоёр тал бол аль аль нь одоо урьдчилан танилцж тохиролцсон. За мөн студид бас нийгмийн зарим төлөөллүүд оролцож байна. За улс төр нийгмийн зүтгэлтнүүд, за улс төрийн эдийн засагчид, судлаачид, олон нийтийн төлөөлөл оролцож байгаа. За харин хөндлөнгийн альч төлөөллийн хувьд студид оролцож байгаа төлөөллүүдийн хувьд бас мэтгэлцэгч хоёр талд асуулт тавихгүй, ямар нэг байдлаар саналаа илэрхийлэхгүй байхаар тохиролцсон байгаа. За мөн одоо мэтгэлцэж байгаа хоёр талд ямар нэг байдлаар дэмжих юм уу, эсэргүүцэх байдлаар үйлдэл гаргах, байр сууриа илэрхийлэхийг бас хязгаарлаа гэдэг байдлаар бид аль аль талдаа ойлголцож тохиролцсон. За мэтгэлцээний дүрмийн хувьд бол ерөнхийдөө тодорхой болсон гэж үзэж байна. За мэтгэлцээнд оролцогч талуудын хувьд бол бид эхлээд тодорхой асуудлаар ер нь одоо оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, за бусад гэрээнүүдийн хувьд Монголын талд ашигтай болж чадсан уу үгүй юу? За шударга гэрээнүүд болж чадсан эсэх талаар байр сууриа илэрхийлнэ. За тухайн байр суурийг илэрхийлэхэд тодорхой цагийн хязгаар хугацаа тогтоож өгсөн байгаа. За ингээд бид аль нь одоо эхэлж байр сууриа илэрхийлэх үү гэдгийг суглаагаар бас сонгож хоёр талын бас сонголтыг авах ёстой. За эхлээд мэтгэлцээ эхлэхийн өмнө бид бас товчхон мэдээллийг хүргэнэ. За энэ бол ерөнхийдөө оюу толгойн ордын талаарх ерөнхий тайлбар мэдээлэл байгаа. Ингээд бичлэгээр бид бэлтгэсэн мэдээллийг эхлээд хүргэж байна. За дараа нь мэтгэлцээ студид эхэлнэ. Өмнөг аймгийн Хамбогд сумын нутаг дэвсгэрт хамаардаг оюу толгойн орд уулуурхан хамгийн томоохон ордын тоонд багтаж байна. Ордын эдийн засгийн ашигтай нөөцийн хэмжээг 25 сая тонн зэс 1028 тонн алттай гэж тооцож байгаа юм. 2009 оны 10 дугаар сарын 6-нд оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээ, оюу толгой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх үүрэг хоорондын харилцаа, урьдчилгаа төлбөрийн гэрээг Монгол улсын засгийн газар болон Ivanhoe Mines Mongolia Inc. хязгаарлагдмал хариуцлагатай компани Ivanhoe Mines Limited, Rio Tinto International Holdings Limited компани байгуулсан юм. Харин талууд хувьцаа шилжүүлэхийг хязгаарлах гэрээг 2011 онд байгуулж, Rio Tinto компани нь оюу толгойг эзэмших хувь хэмжээгээ аливаа 3 дахь этгээдэд Монгол улсын засгийн газрын зөвшөөрлгүйгээр шилжүүлэх болон худалдахыг хориглосон байна. Одоогоор оюу толгой хязгаарлагдмал хариуцлагатай компани 34% хувьцааг Монголын тал, 66%-ийг Turk House Hill Resources компани хуучнаар бол Ivanhoe Mines эзэмшдэг. Turk House Hill Resources компани нийт хувьцааны 51%-ийг Rio Tinto компани эзэмшиж байгаа юм а. За мэтгэлцээ студид эхэлж байна. За ингээд сая тайлбарт хөтлөгч дурдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Суглаагаар эхлээд одоо хоёр тал байр сууриа хэн эхлэх вэ гэдгийг шатад тогтох ёстой. За ингээд суглаа манай холбогдох зохион байгуулалтын ажилтан суглуулна. За суглаан дээр бол бид 1 2 гэсэн дугаар тавьсан байгаа. За 1 гэсэн дугаарыг сонгосон одоо оролцогч эхлээд байр сууриа илэрхийлэх ёстой. За дараа нь 2 гэсэн
дугаартаа мэтгэлцэгч байр суурь илэрхийлэх боломжтой байгаа. За ингээд суулаа. За хоёр мэтгэлцэгчийн хувьд эхний одоо илэрхийлэх байр суурь бол хамгийн гол нь оюу толгой одоо гэрээ Монгол улсад ашигтай болсон уу үгүй юу гэдэг дээр сандаа хэлэх ёстой. За хугацааны хувьд бол эхний байр суурь илэрхийлэхдээ бид за суулуулъя. Эхний одоо байр суурь илэрхийлэх цаг хугацааны хязгаарыг бид 2 минутаар тогтоосон байгаа. За дараа нь бусад асуултууд үргэлжлэх хугацааг 3 минут байхаар тогтоосон. Энийг аль аль талдаа бас тохиролцож тогтсон байгаа. За ингээд амжилт хүсье. Суулаа. Суулчлаа. За таны хэлв. Нэг байна. За ингээд нэг дугаар суулсан байна. Улсын хурлын гишүүн баяр цэгтийг сонсъё. За юуны дөрөнд бас энэ мэтгэлцэх боломжийг олгож өгсөн Ганбаатар гишүүндээ баярлалаа. Би одоо сүүлийн 3 жил зурагцнаас хойш бол энэ оюутлогын гэрээг бол тайлбарлаж байгаа. Тэгээ өдөө болтлоос хүмүүс ойлгохгүй удаад байгааг нь бол би бол их муу тайлбарлаж ирсэн байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ өнөөдөр бол нийт хүн амын одоо дийлэнхийн анхаарлыг татаж чадсан ийм хэлцүүлэг болж байгаад их баяртай байна. За ингээд би оюутлогын хэлцээрийг нэгдүгээр оюутлогын гэрээ бол эрсдэлгүй гэрээ. Монгол улсад бол ямар ч эрсдэл байхгүй. Хоёр оюутлогоо бол Монгол улсад ашигтай гэрээ байгаа. Нийт орлогын 53%-ийг буюу өнөөгийн үндсээр нийт орлогын 59%-ийг нь бол Монгол улс эзэмшиж байгаа. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ, энэ бол зээлийн гэрээ биш. Эрсдэлгүйгээ тайлбарлая. Байгалийн баялаг 100% Монгол улсын засгийн газрын мэдэлд байна. Төслийн санхүүжилт 100% гаднаас орж иж байна. Компани эзэмшлийн хувьд бол 66 хөрөнгө оруулагч тал, 34 нь Монголын тал. Ашигын хуваарлтын хувьд бол 53% Монголын талд, 47% нь хөрөнгө оруулагчдын талд байна. Тийм учраас санхүүжилт 100% гаднаас, ашигын 53% Монголын оногдож байгаа. За Монголын тал яагаад эрсдэлгүй вэ гэдэг асуудал байгаа хамгийн түрүүнд. Тэгэхээр хүмүүс бол энийг зээлийн гэрээ гэж ойлгоод байгаа байхгүй. Эрсдэл бизнесийн хувьд бол эрсдэл гэж юу гэж ойлгодог вэ гэхээр бизнесийн бүх нөхцөлд ашигтай байх юм бол энэ эрсдэлгүй. Өөрөөр хэлбэл бизнес ашигтай нөхцөлд Монголын тал ашигтай 53% ашиг авна. Бизнес эрсдэлтэй нөхцөл буюу орлого зарлага тэнцүү нөхцөл Монголын талд ашиг авна. Бизнес алдагдaltaй үуч Монголын талд татвараар ашиг авна. Хөрөнгө оруулагч тал бизнесийн нөхцөл ашигтай нөхцөл зөвхөн ашиг авна. Орлого зарлага тэнцүү нөхцөлд алдагдал хүлээн. Алдагдaltaй нөхцөлд алдагдал хүлээн. Хэдийн хэмжээний алдагдал хүлээн. Монголын тал ашигтай ажлууд 53% ашиг авна. Хөрөнгө оруулагч 47% ашиг авна. Дээрээс нь санхүүжилтэндээ 5.1 тэрбум төгрөгийн Америк долларыг оруулна. Санхүүжилтөнд 1 төгрөг гарах. Орлого зарлага тэнцсэн үед бол бид нар орлогын татвараас бусад бүх татвар авна. 8 тэрбум төгрөг. Хөрөнгө оруулагч тал юу ч авахгүй. 5.1 тэрбумыг өр төлбөрөөр хариуцсан. Алдагдaltaй ажилласан үед монголчууд 8 тэрбумын татварын орлогыг авна. Орлогын албан татвар авахгүй. Санхүүжилтэнд ямар ч мөнгө гарахгүй. Өр төлбөр хариуцахгүй. Тэгэхээр зэрэг хөрөнгө оруулагчдаа 5.1 тэрбум төгрөг алдна. Дээрээс нь гарч байгаа өр төлбөрөөр хариуцна. Өөрөөр хэлбэл энэ бол Монгол улсад огт эрсдэлгүй ийм гэрээ. Санхүүжилтийн цаг төгөж байна. Санхүүжилтийн хувьд бол маш сонгодог сайн санхүүжилтийн загварыг бол сонгож авсан байна. 3 төрлийн санхүүжилт юм. Энгийн хувьцааны санхүүжилт, хувь нийлүүлэгчийн санхүүжилт, 3 дахь тэдээс авах санхүүжилт. Энэ санхүүжилтэн дээр бол Монголын талын эрсдлийг бүрэн хаасан байна. Өөрөөр хэлбэл хувь нийлүүлэгчийн гэрээгийн 11 зааснаар бол шаардсан мөнгө өрнөгийг хэсгийг энэ гэрээний дагуу бид нар нийлүүлэх шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ ийм үүрэг бол хүлээхгүй. За гэрээний 11 цаг дуусч байна. Ер нь бол одоо зохион байгуулалтын хувьд бид хариултуудыг цагны дохиогоор бас зохицуулахаар төлөвлөсөн байгаа. Ер нь цаг дуусч байгааг өрчлөн сануулж бас дохио дуугарч эхэлнэ. За ер нь
цаг дууссныг мэдэгжид бас цан одоо дуурах ёстой. Ингэхэд бол хариулт одоо бүрэн дууссан байх ёстой гэдгийг сануулж байна. За дараагийн одоо бусад асуулт хариулт өрнжөөх үед сэтгүүлч хөтлөгчийн хувьд бол хоёр оролцогчоос нэмэлт асуулт бас асуух боломжтой гэж төлөвлөсөн. За гэхдээ нэмэлт асуулт асууж байгаа нөхцөлд одоо үндсэн асуултын хариулттай адилхан одоо хариулт нь бас цагийн хугацааны хувьд адилхан 3 минутаараа хязгаарлагдахаар байгаа гэдгийг бас сануулах байна. За ингээд Ганбаатар гишүүний хэлж байна. За их баярлалаа. Миний хувьд бол энэ гэрээний эсрэг биш, ганцхан энэ гэрээ маш муу гэрээ болсон. Энийг одоо ярих боломж надад бас олдож байна. Урилгыг минь хүлээж авч ирсэн одоо баяр гишүүнд бас баярлалаа. Тэгээ өнөөдөр энэ өдрийг бол олон жил хүлээсэ. 2006 оноос эхлээл олон удаагийн жагсаалт цуглаан олон эрдэмтдийн голоо харалтал орилж одоо хэлж ярьж ирсэн үг байна. Дээр нь нэмээд тэр яг одоо өлсгсөн зарлаад байж ирсэн үеийн тэр 11 хүнд бас өнөөдрийн энэ мэтгэлцээ хийх боломжийг тэр олон жилийн одоо хөдөлмөр өнөөдөрт ирж байна. Цаашид энэ гэрээг ард иргэдэд сайн болох тал дээр тууштай явнаа. Энэ гэрээ бол тааруу болсон гэдгийг би хэлмээр байна. За энэ дээр сая баяр цагт гишүүн маш чухал зүйлүүд ярьлаа. 53% нь монголчууд авнаа гэж хэлсэн. Одоо ашигын тийм ээ. Тэгэхээр тэр 53% дотор энийг задлж хэл. Энийг ерөнхий хэлэх тусам энэ аюултай. Энэ дотор бол роялти байгаа. Ашигын татвар байгаа. Энэ дотор бас ногдол ашиг байгаа. Дээр нэмээд за бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийн ашигыг бол арай оруулаагүй багт. Ер нь энэ дөрвөөр улс орон одоо доктортой байдлын гэрээс ашиг авдаг. Тэгэхээр за роялти юу хоёрыг бол ашигын татвар хоёрыг бол одоо бид Лондонд очиод юм уу эсвэл Австралид очиод Канадад очиод уул уурхай ажиллуулсан ч авна. Гэхдээ дэндүү муу роялти дэндүү муу ашигын татвар байгаа. Тэрийг дараа нь ярив. Ногдол ашиг эхэлж ярив. Ашиг бол бизнес бол ногдол ашиг эхэлж ярина. Ногдол ашиг дээр өнөөдөр уурхаагаас 1 кг зис олборлоогүй байхдаа бид 3.1 тэрбум долларын өртөө байгаа. Одоо өрөнд орсон биднээс. Энийг санхүүгийн эрсдэлгүй гэж хэлж болохгүй. Яагаад тэгж хэлж байна гэвэл эхний жил одоо санаж байгаа бах эхний жил бол бид 9.9-ээр нэмэх нь Америкийн инфляцийг оруулаад нэг 10.1 за 11 хавцаагаа судлаачд ярьдаг. Тийм өртөөгөр авсан. За би бол судлаачдын тэр өндөр тоог авахгүй хамгийн багаар авъя. 6.1 тэрбум долларын бид одоо энд хөрөнгө оруулалт анхны хөрөнгө оруулалт гэж тооцож байгаа. Баяр зөвшөө хэрэг зөрүүлтэй бол хэдээр 1 тэрбум нь хайгуулын зардал 5.1 нь тэзүүдэр байгаа зардал. Гэхдээ гэрээн дотор бол 4 тэрбум орчим гэж бичсэн. Яагаад зөрүүтэй байдгийг тайлбарлах байх. Тэгэхээр 6.1 тэрбумын бидэнд ногдох өр нь одоо бид өр авчаа шүү дээ. 2084 шүү. 2.1 тэрбум доллар бид өртөө. Энэний хүү одоо аль хэзээний бид 1.1 тэрбум долларын өр болон хүүний өртөө байгаа. Тэрэн дээр 250 сая доллар авсан, 150 сая доллар авсан. Энэний хүүг бид өнөөдөр 21 жилдээ төлж чадахгүй. Бид ногдол ашигыг 21 жил авахгүй гэсэн тооцоо байгаа. За баярлалаа. Ингээд цаг дуусч байна. Одоо хөтлөгчийн зүгээс асуултуудаа эхэлнэ. За хариулт бол 3 минутаар хязгаарлагдж байгаа гэдгийг дахин сануулъя. За эхний уучлаарай. Одоо дэгээрээ явна. Хөтлөгч асууна. Тэгээд оролцогчид тайлбарлана. Тэр зөв шүү дээ. Дотоод эхний байр суурийг бид ерөнхийдөө бол ашигтай юу үгүй юу гэдэг дээр байр сууриа 2 минутаар илэрхийлэхээр тогтсон. Одоо цаашаа асуултууд үргэлжилнэ. Явц дундаа бас тухайн асуудал хөндөгдөх боломж гарах байна. Боломжууд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхгүй бол харамсалтай. Асуултан дээр аяндаа тайлбарууд нэмэгдсэн гарах байна. Нэг хүн ингээд мэдхгүй буруу тоонод хэлээд ивэл яах юм? Бид асуултын явцад асуудлаа хөндөж барих боломжтой. За уучлаарай. Гэхдээ бол ер нь бол одоо хөрөнгө оруулалтын зөв тоо шүү. гэрээнүүд хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байна уу? Тухайлбал одоо албан ёсны хууль ёсны этикеттэй гэрээ байгуулагдаж чадсан уу? За баяр сэтгэж байна. Гэрээний хувьд бол гэрээг ашигт малтмалын хуулийн 29 дугаар зүйл ашигт малтмалын хуулийн 30 дугаар зүйлээр хийж байгаа. Улсын хурлын 57 дугаар тогтоолоор бол 2008 оны 40 дугаар тогтоолыг дээр нь ашиглаад юу гэж хийсэн бэ гэхээр энэ гэрээний
29 дугаар зүйлд бол хөрөнгө оруулалтын гэрээг бол хий гэдгийг заагдах гэсэн байна. Тийм учраас 57 дугаар гэрээний дагуу энэ хууль бол бүгд хуулийн дагуу хийгдсэн. Хууль зөрчсөн нэг ч залт байхгүй. Хуулийн дагуу хийгдсэн. Энэ дээр бол татврын орчин тогтворжуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх, зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо оруулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, хүн ам, эрүүл мэнд, байгаль орчны охирол, байгаль орчин хамгаалах, бус төрлийн үйлдвэрлэл, бус нутгийг хөгжүүлэх ажлын байр гэрээ гэдэг энэ асуудал тавьсан. За хөрөнгө оруулагчийн хувьд бол 100 сая долларын хөрөнгө оруулж байгаа бол улсын хурлаар оруулж хилцээд гаргаж байгаа. За 30 дугаар зүйлд нь бол ямар хэлбэрээр байгуулах вэ, хэн байгуулах вэ гэдгийг нь бол заагдагдсан байна. Тийм учраас эхний ялжинд 30 жилийн хугацаатаагаар байгуулахаар 300 саяас дээш Америк доллартай учраас байгуулахын шийдвэрийг бол гаргасан байгаа. Тэгээд хуулийн дагуу бол сангийн сайд, эрдэс байдлын өвчмөсний сайд, байгаль орчин сайдыг нөгөө талаас зур, нөгөө талаас бол хэсэг эзэмшигчтэй зураа гэдэг ийм шийдвэр гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээ. Хувь нийлүүлэгчийн гэрээ бол Эрдэнэс Монгол компани хөрөнгө оруулагч компанитай зурсан байна. Урьдчилан төлбөрийн гэрээг бол сангийн сайд мөн хөрөнгө оруулагч компанитай зурсан байна. Хувьцааг бусдад засгийн газрын зөвшөөрлөгөөр шилжүүлэх гэрээг бол засгийн газар хөрөнгө оруулагчтай бол зурсан гэсэн ийм шийдвэрүүдийг бол гаргасан бүгд хуулийн дагуу болсон. За Ганбаатар шүү. За цаг ирлээ. За энэ гэрээ хуулийн дагуу болоогүй. Гэхдээ би хүнийг бол шууд худлаа ярьж ингэж хэлэхгүй байх. Би тэрийг нотлоно. Энэ гэрээ бол хууль бас нэлээд давсан тийм залтууд байгаа. Хамгийн гол нь хууль ярихаас илүү Монголын ард иргэдэд ашигтай юу юу гэдэг асуудлыг ярина. Тэгээд түрүүний ярьсан асуудлууд дээр бол яг хуулинд маш олон зүйл залтууд байгаа. Тэрийг бол яг тухайн үед нь ярихгүй бол одоо ингээд нэг жоохон сэглээд яриад ах шиг байна. Тэгээд хууль бол энэ нэг бол зөрчсөн гэж би бодож байгаа. Би шууд асууж байна. За бас ялгаагүй тодруулах асуулт. Асуулт хариултан дээр хугацаагаа барина. Надад би бол одоо эхний хэлцэнд хариулт ямар ч асан 3 минутаас. Би бол Ганбаатар гишүүнийг энэ гэрээний талаар мэдлэгтэй гэдэг бол үнэхээр эргэлзэж байна. Анхны хөрөнгө оруулалтын тоог бол мэдэхгүй шүү дээ. Яг бол гэрээн дээр маш тодорхой заа. Гүг та хэлдэг. Бас 6.1 гэсэн шүү дээ. 5.1 гэж тэзүүдээр байгаа зөв үү? Хайгуулын зардлагад 1 тэрбум маань нэмж байгаа. Одоо зөв үү? Үгүй. Буруу. Хайгуулын зардлыг яагаад нэхгүй байгаа буруу. За уучлаарай. Ерөнхийдөө нэг бол 5.1 бол 5.1 бол тогтсон гэдгийг яхад санаа. хайгуулын зардлыг 1 тэрбумаар ойролцоогоор 1 тэрбумаар гэж заасан байна. Нэмж орох анхны хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4 тэрбумаар гэсэн байна. Тэгээд энийг тогтоо гэсэн байна. Энийг сангийн сайд тогтоо эхнийх нь би тогтоогоод 667.5 77.5. Тэгээд нөгөө анхны хөрөнгө оруулалт бол 4425. Ингээд нийлбэр дүнгээрээ 5.1. Тэгэхээр та анхны хөрөнгө оруулалтынхаа хэмжээг мэдэхгүй байж одоо би энэ гэрээний талаар аягүй сайн мэдлэгтэй энэ ашигтай ашиггүй гэж ярьж чадж байгаа юм уу? Би бол үнэхээр эргэлдэж байна. Нэг хоёрдугаар улсын их хурлын тогтоол 57 дугаар тогтоолын биелэлтэнд бол хууль бүрэн биелэгдсэн гэдгийг 2009 оны 8 дугаар сард болсон ээлжид чуулганаар хилцээд шийдвэрлсэн байхгүй. Тэгэхээр та хуулийн ямар заалт зөрчсөн гэж. Хуулийн заалт зөрчсөн байх юм бол энэ гэрээ хэрэгжээд 3 жил болохгүй байхгүй. Энэ гэрээ хэрэгжээд 3 жил болчихсон. Хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт ороод ирсэн. Одоо үйлдвэрлэл нь эхэлж байна. Тийм учраас би танаас асууж. За сая одоо ерөнхий сайд биш $7.1 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалт хийж байгаа. А цаагуур нь өөрсдөө бол Рио Тинто өөрсдөө зарлахтаа $7.8 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалт оруулна гэж байгаа. Би энэ тоонуудыг аваагүй шүү хараа. Тэгэхээр яагаад энэ зөрүүтэй тоонууд байгаа юм? 4 орчим тэрбум доллар, 5.1 тэрбум доллар гэдэг. Энэ олон зөрүүтэй тоонуудыг яагаад та нар бий? Тэзүү бол яг батлагдах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Та нар тэзүү батлаагүй, ойролцоогоор батлсан. Тойм тооцоогоор батлсан та нар. За уучлаарай. 2010 оны игээ барьж авъя. 3 сарын 25 тэзүүг бол батлсан. Тэзүүг батлахад анхны хөрөнгө оруулалтын бол 4.425 сая Америк доллараар баталсан. Энэ дээр л үндэслэж байгаа. Тийм учраас 5.1 гэдэг тоочин болоод гарч байгаа маа. Тэгэхээр таны ярьж байгаа тэр тоонууд бол та өөрөөр тайлбарлах. Би бол гэрээ хийсэн. Энэ гэрээний төлөө хариуцлага энэ гэрээний хавсралт нь өөрөө тэзүү болж байгаа. Энэ бол яг баримтаар байгаа тоонууд шүү. Тэзүүдээр нь байгаа тоогод би ярьж байгаа шүү дээ. Тэзүү бол харин би хэлээд шүү дээ. Би тэзүүгийн тоог энэ гаргаж шүү дээ. 3 сарын 31 хүртэл 1 тэрбум төгрөг. Энэ 6775. Наад 1 тэрбум гэж ярьж байгаа шүү. Яг наад 1 тэрбум чи ярьж байгаа шүү.
Тэгээд таныг одоо би мэдлэгтэй гэдэг үнэхээр хэрэгэлж байна. Би За. чиний баярлалаа, мэдээлэл уучлаарай. бүр их итгэлтэй байна одоо. Ерөнхийдөө бас сая асуултанд үндсэн хариултаа өгсөн аль аль талаасаа нэмэлт тайлбар өглөө гэж ойлгож байна. За дараагийн асуулт. Хөрөнгө оруулалтын гэрээгээр ер нь одоо талуудын энэ эрх үүрэг адил түвшин тодорхойлогдож чадсан уу? За Ганбаатар гишүүнээс. Бүр ямар ч адил төвшөнд тодорхойлогдоогүй 14 заалт дээр одоо Rio Tinto гэдэг юм уу Ivanhoe Mines тэр нөх хөрөнгө оруулалтын талыг өнөөдөр дандаа одоо эрхийн баталгаажуулсан зүйлүүд байгаа. Нэгхэн заалт Монголын засгийн газрын эрхийг баталгаажуулсан зүйл байдаг. Тэгээд тэн дээр бол ихэнх нь дандаа одоо оюутан нөгөө хөрөнгө оруулагчийн талд бол хичээн, чармайн ер нь бол болцоогоор шийдэн эднэр гэсэн тийм заалтууд байгаа. Хоёрдугаар ганцхан зүйл хэлээ. Монголын татвар өнөөдөр байгаа байдлаараа тогтворжуулж байгаа. Тэрийг хэрвээ ингээд буулгах юм бол би аавна. Татварын орчин ингээд эвгүүдээ татвараа нэмэх юм бол би авахгүй шүү. Энэ бол нэг талыг барьсан гэрээ болчихж байгаа. Хоёрдугаар энэ гэрээн дээр зүгээр би нэг зүйл самбар ашиглаад ярьчих да. За хугацаагаа барих ёстой. Хамгийн аюултай зүйл нь юу вэ гэвэл шүү дээ. Засгийн газар энд байна. Энд одоо юу гэдэг оюут толгой компани байж байна. Оюутлогоо компани шүү. За оюутлогоо Rio Tinto хөрөнгө оруулагчд. Энэ хоёр нийлээд энд дундаа юм компани байгуулж байгаа. Тэр нь оюут толгой HHK гэдэг юм. Одоо эндээс хөрөнгө оруулагч. За тэгээ тэн дээр одоо өөр юу вэ? Бараа материал нийлүүлэгч. Бүх ингээд энэ оролцогч талууд бол ганцхан энэтэй ингэж хамтаараа ярьдаг мөртлөө Монголын засгийн газрыг энд ингээд тусад нь гаргацсан. Өнөөдөр одоо энэ компани дээр ямар зээлийг хаанаас ямар гэрээгээр авч байгаа вэ гэдэг ямар ч тодорхойгүй. Лайбер гэж яриад байгаа. Лайбер дээр нэмэх нь 6.5 гэдэг байгаа. Хаанаас энэ гарч ирсэн? Хэн энэ гэрээг байгуулсан? Хэн хөрөнгө оруулагч? Үндсэндээ энэ компани дотор бид хамтдаа байгаа мөртлөө эдний хооронд байгуулж байгаа энэ хөрөнгө оруулагч энэ банктай юм уу эсвэл санхүүжуулагчтай байгуулж байгаа. Мөн одоо тоног төхөөрөмжөө түрээслүүлж байгаа. Энэ гэрээнүүд бидэнд ерөөсөө ямар ч хамаагүй. Бид тойргийн гадна гарцсан. Тэгэхээр энэ гэрээ бол бидэнд маш эсрэг гэрээ болчиход байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээ тогтвортой байдлын гэрээ гэдгээ хоёр бид одоо ерөөсөө ялгаж салахгүй байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бол энэ наривчилсан энэ зээл мэйл одоо энэ бараа бүтээгдэхүүнийг яаж авах вэ? Ямар тоног төхөөрөмжүүд орж ирж байгаа гэдгийг А, Б-г заасан гэрээ. Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол засвар зөвхөн одоо энэ одоо татварыг яаж тогтворжуулах вэ гэдэг л гэрээ. Тэгэхээр өнөөдөр энэ гэрээ бол зээлийн гэрээ болсон. Бид 34% яаж баталгаатай буцааж өгөх вэ гэдэг тухай гэрээ болсон. Нөгөө 66% нь хэдэн хувийн зээл авсан. Хэдэн хувьдаа зээл авч байгаа. Ямар хүүтэй зээл авсан. Энэ гэрээг бид юу ч мэдэхгүй байгаа. За цаг дуусч байна. За баярлалаа шүү. За Ганбаатар гишүүн бол энэ гэрээний талаар бол үнэхээр ойлголтгүй байна. Энэ лайбер дээр нэмэх нь 6.5 гэдгийг бид нар хөрөнгө оруулалт хувь нийлүүлэгчийн гэрээнд 2011 оны 6 сарын 8-нд хийсэн. Засгийн газар хийсэн баггүй. Та хэн хийснийг мэдэхгүй шүү дээ. Тэр чинь бол хувь нийлүүлэгчийн гэрээнд заалттай заалттай Ганбаатар шүү. Нэг барь. Хоёрдугаар зээлийн гэрээ гэхэлэр та ер нь бизнес хийж байгаагүй баг. Бизнес хийжсэн хүн бол зээлийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ хоёр ялгааг ойлгох баг. Зээл гэдэг бол ямар ч нөхцөл та бүх бизнесийн бүх орчинд та хариуцлага үлддэг баг. Ашигтай орчинчүүлэн, орлого зарлах тэмцэн нөхцөлчүүрэн бизнесийн алдагдaltaй үечлэн. Энэ бол зээлийн гэрээ багхгүй. Хэрвээ зээлийн гэрээ байсан бол бид нар энэ дээр хариуцлага хүлээнэ. Гэтэл бид нар бол хөрөнгө оруулалтын гэрээ багхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бол сонголт хийдэг гэрээ багхгүй. Би санхүүгийн нэг ч хариуцлага хүлээхгүй. Монгол улс. Ягаад гэвэл энэ манай баялаг. Чи олоод хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол энэ бүх хариуцлага хүлээн. Чамд ямар эрсдэл байна гэхлээр энэ орлого зарлах тэмцэн алдагдaltaй үед чи алдсан шүү. Бизнес алдагдaltaй болоод ампархан бол чи алдсан шүү. Тэр 5.1 тэрбум Америк доллар чимтлөө бид нар хариуцлага хүлээхгүй. Энэ одоо манай үндсэндээ GDP-гийн дотоодын нийт түүний 60% тэнцсэн хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж шít. Ийм их эрсдэл хийж байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бол онцгой гэрээ.
Монголд ганцхан байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээний суурьуд бол доктортой байдлын гэрээ баггүй. Буучин бол гадаадын хөрөнгө оруулалтын гэрээгээр бид нар 10 гаруй компанитай доктортой байдлын гэрээ хийсэн. Энэ бол яадаг вэ гэхээр үнэхээр манайх шилжилтийн эдийн засгт байгаа учраас хүмүүс Монголд итгэхгүй байгаа байхгүй. Тийм учраас та нар татрын орчингоо докторжуулаач. Яагаад гэвэл энэ бизнес 70 жил үргэлжлэх бизнес юм. Бүх тооцоогоо бид нар хийх ёстой. Таны яриад байгаа тооцоо гэдэг бол надад бол айгүй инээдэмтэй санагдаж байна. Яагаад гэж би танаас ганцхан юм. Энэ тооцоо хийхэд эдийн засгийн санхүүгийн загвар гаргаж байна. Санхүүгийн хэдэн өгөгдөлтөө хэдэн хувьсгчтэй гэж та бодож байгаа. Би танаас тэрийг асуусан. За тэгээ барь. Ер нь бол одоо бас бид дэг дээр тогтохдоо аль оролцогч нь бие биенээсээ асуулт тавихгүй гэж тохирсон байгаа гэдгийг бас сануулмаар байна. За үзэгчтэй бас хүндэтгэх ёстой. За Ганбаатар гишүүн. За би санхүүгийн өгөгдлийг нийт ард иргэдэд бас өөрсдөө шууд одоо үзэг цаас бариад тооцоо хийхэд одоо бас боломж олгоё. Энэ бол одоо нэг тийм хүний ойлгохгүй байгаа юм биш ээ. Хамгийн гол нь баяр цогт гишүүн бол яг асуудлаа ярихаас илүү нөгөө хүнээ л мэдлэгтэй, мэдлэггүй, мэдээлэл муутай байна гэдгээрээ л их ярих юм. Яг асуудлаа ярив. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт бол за 6.1 тэрбум доллар байгаа. Тэр бол одоо тэзүүдээр нь байгаа тооцоо. Тэгээд дээр нь бид өөрсдөө 6.5 дээр нэмэх нь LIBOR гэдэг зээл авсан. Энэ бол олон улсын одоо хамгийн одоо хөрөнгө оруулалтын эрсдэлтэй үеийг санхүүжүүлдэг зээл. Эрсдэлтэй үеийг. Зээл биш тэ дотор хоёр янз шүү баяр цогтой. Эхлээд яг үйлдвэр барьж явах үеийн зээлийг бол LIBOR-оор авдаг. Дараад нэгэнд үйлдвэр баригдаад нэлээд тийм хөрөнгө оруулалтууд нь жигдрээд ингээд бүтээгдэхүүнээ гараад ирэхлээр бол LIBOR гэдгүү. Энэ бол урт хугацааны маш хөнгөлөлттэй тийм баталгаатай зээл рүү ордог. Энэ бол бид бүр 68 жилийн турш энийг авч байгаа. LIBOR дээр нэмэх нь 6.5, судлаачид бол 7.6 гэж ярьж байгаа. Би бол 6.5-аар тооцоход та нар 6.5%-ийн хүүтэйгээр 6.1 тэрбум долларыг өгнөө. Тэгээд дээр нь нэмээд 250 сая доллар. 150 сая долларыг одоо урьдчилгаа төлбөрийн зээлгээд авсан байгаа. 250 сая бондын зээл гэж авсан байгаа. Өнөөдөр хүртэл зээл бол 760 сая долларын одоо бид зээлийн хүүтэй болцсон байгаа. Ингээд энэ бүхний тооцоод ингээд үзэхэд бид өөрсдөө 3.1 тэрбум долларын өрөнд орсон. Энийг хэдэн он хүртэл бид 7.6-аар 7.5-аар тооцоо л да. Хэдэн он хүртэл өгөх вэ? Энэ тооцоог үр ашиг. Хоёрдугаарт би нэг саяны асуусан зүйлүүд энэ өгөгдлүүд маш энгийн. Хоёрдугаарт энэ дээр ба штэ яагаад энэ одоо тогтвортой байдлын гэрээ мөн хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг холиод байгаа вэ гэвэл тогтвортой байдлын гэрээ гэдэг бол хоёулаа 8-гаа хамтарч байшингаа барьяа гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр яадаг вэ? Хоёр талаас байшингаа барихтаа хоёулаа хаанаас зээл авах вэ? Хаанаас цементээ авах вэ? Хаанаас одоо тэр цутгадаг машина, цементийн машиныг авах вэ? Барилгачтай хаанаас хөслөх үү гэдэг энэ нарийн гэрээнүүд бидэнд нууц, бидэнд байхгүй. Энийг би хэлээд байгаа байхгүй юу? Тэрнээс биш 6.5 дээр нэмэх LIBOR гэдгийг хизээ хэлсэн гэдгийг яриаггүй. Энийг цаадууч нь LIBOR дээр нэмэх нь 1 гэдгээр авцсан юм уу? Эсвэл одоо яг Rio Tinto ч өөрөө хөрөнгө оруулагч гэдэг байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагч. Энэ ташрамд хэлэхэд Монголын тал яг хөрөнгө оруулагч юм уу? Эсвэл зүгээр тусдан гүйцэтгэгч юм уу? Хамтрагч юм уу? Яг энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр талуудыг яг заах хэрэгтэй. Ерөөсөө нэр нь байхгүй. 3 сайдын нэр л байгаа. Тэгэхээр яг бид юу юм бэ? Хин юм бэ? Энэ хөрөнгө оруулагч хоёр талаасаа хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагчийг бидний үзэх үгүй юу? Энэ зүйлүүд их сонирн байгаамаа. За сая Ганбаатар гишүүн бас нэмэлт тайлбар өгсөн учраас баяр цогт гишүүнд боломж олгоно. Ганбаатар гишүүний тооцоо одоо Монгол улсад энэ оюутлогын гэрээ үр өгөөжийн талаар хоёрхан судалгаа байна. Энэ судалгааг манай эдийн засгийн модель дээр хийсэн манай судалгаа байна. Дээрээс нь бол улсын их хурлын судалгааны төвийн 2012 онд хийсэн судалгаа. Энэ судалгааг Ганбаатар гишүүн ишлэж байгаа. Тэгээ 31 жил гэж ярьж байгаа. Энэ судалгаа санхүүжилтийн буцаан төлөлтийн аргачлал нь 250% алдагдaltaа. Уучлаарай. Алдагдaltaа. За 21 тэгээ барь. 21. Санхүүжилт нь 2.5 дахин бууцсан. Яг тэгвэл санхүүжилтийн загвараа ойлгохгүй. 3 дугаарт энэ 22 жилээр буцаан төлөлтөх хугацааг зөрүүлж байгаа. Шалтгаан нь юу? Гэрээний эдийн засгийн загварыг ерөөсөө ойлгоогүй. 2 дугаарт нь компани зээл Монголын талын санхүүжилтийн өгөөжийг буруу тооцож өгөгдөл ашиглаж байгаа. Санхүүгийн иж бүрэн модель загварыг ойлгоогүй. Тэгээд судлаачнууд гүйцэтгэх 21 жил гэж ярьсан чинь 22 жилийн би тэг хэд гэдгийг танд хэлээд өгнө.
Энэ хийсэн судлаач нь гэж байна. Тооцоог өмнөх судалгаанд хэрэгжилж байсан аргачлалын дагуу Microsoft Office Excel 200-оор 2007-оор хийлээ. Тэзүүдэх тоо үзүүлэлт бүрээд наривчлан тооцоог тохиолдол хит нүсэр шууд ойлгоход бэрхшээлтэй үзүүлэлтүүд гарах учраас хялбарчилж төслийн хугацааны дунджаар тооцсон ерөнхий үзүүлэлтийг ашиглалаа гэж. Байр худалдаж авахд ашигладаг 3 хувьсагчтай томьёогоор авч. Өөрөөр хэлбэл бид нар моргожор байр авч шít. Тогтмол багхгүй юу? Би энэ байрныхаа мөнийг хизээ төлөх вэ гэдэг ийм томьёогоор авчихсан. Эдийн засгийн модель гэдэг бол 50 орчим өгөгдөхүүнтэй. Ингээд энэ бол 80 жилээр хийгдэж байгаа. Зөвхөн санхүүгийн модель дээр өгөгдөл нь хувьсагч нь 20 мянган хувьсагчтай. Ийм санхүүгийн загвар дээр ажиллаж байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг моргожийн зээлээ төлдөг 3 хүн хувьсагчтай Excel дээр хийдэг 10 дугаар ангийн өгж гаргаад хийчихээр ийм модельээр тооцчоод 31 жилийн дараа төлнө гэдэг ингээ яриа сууждаг. Тэгээд энэ дээр дүгнэлт гаргаад тэгээ энийг хүмүүст ишлүүлээ сууждаг. Би бол харамсаж байгаа. Үнэхээр Монголын юм л болж. Энийг одоо бүх улс төрчид ашиглаж байгаа. Бямсрангуй би 19-ний ярилцлагыг уншсан чинь улсын хурлаас комисс гараад алдагдaltaй 30 жилийн дараа өртөө болно гэсэн байл штэ гэж. Энэ өөрөө юу гэж юм? Тэгэхээр энэ 20 мянган хувьсагч. Тэгэхээр ийм эдийн засгийн загварын тооцоон дээр ажиллах ёстой юмыг 3 юм дээр хийчихэд ингээд тэгээд тэрийг хүнээр ишлүүлээ сууж. Тэгээд би тооцоо хийсэн хүн ямар хүн юм бэ? Нэг хүн хийсэн байгаа. Чихийн утаг дээд сургууль төгссөн эрхцүүч мэрэгчлээ. Тэгчээд энийг одоо хүмүүст ишлүүлээ сууж. Энэ Монголын эмгэн л багхгүй. Тэгээд татварын талаар ямар ч ойлгохгүй. Би ганцхан дуусах цагт дуслаа. Юу гэхээр татварын нийт хөгжтгөөнийг хаанаас авч ийн гэхээр татварын ерөнхий газраас авч. Монгол улсын нийт татварын 40% нь татварын ерөнхий газар орж ирж байгаа. Нийт татварын 60% нь гайлаас орж ирдэг. Тэгэхэд энэ судалгаа хийсэн хүн бол нийт татварын хөгжлийг Монгол улсын нийт татварын 40% авч. Ийм эмгэгтэй тооцсон дээр та итгээд за уучлаарай. Судалгаагаа хийж байгаа цагаа хэтрүүлэхгүй байхыг сануулъя. За би өнөөдөр ярих юм асрах байгаа. Энэ дээр зүгээр л энэ дээр их толгой эргүүлсэн энэ маш чухал юм аа. Энийг та нар ойлгохгүй гэж хэлэх юм бол энэ дотор ловер явж байна гэсэн үг шүү. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ тооцоо бид нар Мягмар цэрэнгийн тооцоог яриаггүй. 31 жил мэл гэж ерөөсөө би мэдэхгүй. Миний өөрийн тооцоогоор 21 жилийн дараа гэж би хэлээд байгаа. 21 жилийн дараа өөрийнх нь тооцоо хэд юм бэ гэдгийг ерөөсөө хэлэхгүй байгаа. Дээр нь нэмээд хэлье. 6.5 дээр нэмэх нь LIBOR гэдэг энэ зээлийг би хэлж байгаа. Дээр нь нэмээд 5.1 дээр тэзүү байгаа. Хайгуулын зардал 1 тэрбум байгаа. Энэ бүх зүйлийг Монголын ард түмэн дээр өр болгож тавьсан. Энийг бид хэдэн хүртэл өгөх вэ? Энийг ногдол ашгаасаа төлнө л гэдэг энэ зүйлийг энгийн зүйл хэлж байгаа. Ингээд дараачийн би татварын орчин руугаа ормоор байна. Дараад нь би роялти руу ормоор байна. Энэ дээр бас буу ловер, буу мэс. За баярлалаа. Тэгээд бас үзэгчтэй сануулж хэлэхэд бид уучлаарай. Тэгээ барь. Тэр үзэгчдээс бид бас мэтгэлцээний явцад бас асуулт авж байгаа. За энэ бол шууд утас ажиллаж байгаа. 32 81 31 гэсэн утас байгаа. За мөн одоо Twitter хаяг болон Facebook-аар авч байгаа. Та бүхэн дэлгэцэн дээрх хаягуудаар бас асуултаа ирүүлэх боломжтой. Гэхдээ үзэгчдийн хувьд хамгийн гол нь оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувийн нийлүүлэгчдийн гэрээтэй холбогдсон асуудлаар асуултаа тавих боломжтой. Асуулт бол тухайн одоо хязгаараас салахгүй хаа гэж найдаж байна. За би дараагийн асуултыг тавья. Өмчийн эзэмшлийн хувь хэмжээний асуудал одоо байнга анхаарал татаж яригдж байгаа. Ер нь талуудад бас хуулийн хүрээнд өмчийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоодож чадсан уу? Аль эсвэл одоо шударга бус зохицуулалт хийгдв. За баярлалаа. Би нэг хэн тодруулах гэсэн. Би хэн худлаа ярьж байгаа юм бэ гэдгийг л зөвхөн хэлэх гэж. Энэ 2012 оны 11 сарын 1-ний өдрийн Ганбаатар гишүүний өнөөдөр сон төгсөөд миний тооцоогоор 2022 он хүртэл авахгүй гэж. 7 хоногийн дараа миний тооцоогоор 2030 он хүртэл авахгүй таймс юм. Дараа нь энэ телевизээр 11 сарын 18-нд миний тооцоогоор 2036 он хүртэл авахгүй гэж. Таны модель яаж ажилт юм бэ? Одоо би дахиад хэлж шít. 50 хувьсагчтай 50 өгтгүүнтэй 20 мянган хувьсагчтай таны тооцоо яагаад ингэж 7 хоногийн зайтай
хэдэн жилээр 8 жилээр дараа нь 14 жилээр ингэж хөдлөөд идэв би. Тэгэхээр би бол таныг ямар нэгэн модель дээр ажиллаагүй байна. Үнэхээр эдийн засгийн талаар бол мэдэхгүй байна гэж хэлж. Тэгээ би танаас ганцхан юм асууж. Манайх 3 аргаар санхүүжнэ. Энэ төсөл. Энэ төсөл дотор санхүүжилтийн хувьцааны нийлбэр нь компани нийт хөрөнгийн 60%-аар гэж бид нар оруулсан байхгүй. Та энэ юу гэж ойлгож байна? За энэ утгаараа 66% зээл авч байгаа шүү дээ. Тэд чинь бас. Тэд 34, тэд 66%. Тэр 66%-ийн хэдэн тэднийх нь яг үндсэн хөрөнгө нь орд юм бэ? Бусд нь яг хэдэн одоо яг тэднээс өөрсдөө зээл авсан бэ? Та наадхан дээр харин тодруулж хэллээ. Яг тэрэнд л наад чи хэрэгтэй тоо. Тэгэхээр харин ингээд санхүүгийн модель ойлгохгүй. 3 янзаар хийж байгаа. Марцаас 3 янзаар хийж байгаа. Юу болчих би хариулах хэрэгтэй шүү хоёул. 3 янзаар хийж байгаа санхүүгийн моделийн хувьд бол ийм байна. Энэ бол Монголыг баталгаажуулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэмж хувьцаа гаргаад санхүүжүүлэх юм бол манайх ногдол ашиг авах хугацаа хойшлдог байхгүй. Тийм учраас хөрөнгө оруулагч тал бид нар хэлж шít. Өөрөөсөө хөрөнгө гаргаа. Үгүй ээ. За юу гэж хэлэх чам. Өөрөөсөө танд би харин хэлээд үгүй. Энд ийм байгаа бүх хүмүүст бас хэлээд үгүй. Өөрөөсөө гаргаж байгаа хөрөнгөө нийт энэ анхны хөрөнгө оруулалтынхаа 60% хязгаарлаа гэж. Ойлгож байна. Бусад 40% нь өөрийн үр болгоо гэж байгаа байхгүй. Өөрийн үр болгоно гэдэг бол компани төлнө гэсэн үг байхгүй. Тийм учраас таны тэр тооцоонд аваад байгаа 3.1 тэрбум гэж яриад байгаа чинь угаас худлаа. Өөрөөр хэлбэл бид нар эхнийхээ ногдол ашигаас төлөх мөнгө бол 9.2 тэрбум байхгүй. Тийм учраас таны тэр яриад байгаа тооцоонууд чинь ийм буруу гараад. Та одоо би дахиад хэлж байна. Санхүүгийн манай энэ гэрээнд энийг бүгдийг зохицуулсан байхгүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.2-т 60% сэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл бид нар ногдол ашиг хурдан авмаар байна. Эрсдлийг хэн дөрвүүлж байна? Хэн дөрвүүлж байна? Компани дөрвүүлж байгаа. Дараа нь бид нар ногдол ашигаараа төлөхөд бол Монгол улсын засгийн газар хариуцлага бол хүлээхгүй гэж. Монгол улсын засгийн газар үлдэгдэл төлбөрийн аль ч хэсгийг өөрөө дэрэнгээр хариуцахгүй гэж байгаа. Та тэгэхээр үрийн тухай ойлголт ерөөсөө байхгүй гэсэн. Дараа нь Монгол улсын засгийн газар эсвэл төөкийн өмч хөрөнгөнд нөлөөлөхгүй гэж байгаа. Тэгэхээр би таныг эдийн засгийн загвар, санхүүжилтийн загварын талаар ойлголттой гэж би яаж хэлье? Үрийн тухай яриад шүү дээ. Үр ерөөсөө байхгүй байхгүй. Энэ ч одоо лайбр дээр нэг 6.5 биш үү? Энэ бол ашиг хойрлолт байхгүй юу? Та ерөөсөө ойлгохгүй шүү тэгээд. Энэ бол хүү. Энэ хүүг бол манайх төлж байгаа биш. Тэр оруулж ирж байгаа хүн авч байгаа байхгүй. Тэгээд компаниараа төлүүлээд би харин хэлж шít. Монгол улс ийм эрсдэлгүй бизнес хийж байгаа байхгүй. Яагаад гэвэл альч нөхцөл Монголын тал алдагдал төрөхгүй. Тэгэхээр би тань хэлсэн шít. Та өөрөө намайг эдийн засгийн хувьд ашиггүй гэж тавьж байгаа. Тэгтэл эн чинь бол ингэж хангахдахгүй. За уучлаарай тэгээд барья. За энэ дээр бол баяр цагт гишүүний ярьж байгаа ямар ч зүйл энэ гэрээний дотор байхгүй. Зүгээр энэ санаанаас юу ч ярьж болно. 60% өөрийнхөө хөрөнгө 60% хүртэл одоо ингээд зээлээр авна гэж байгаа бол үлдсэн 40%-аа өөрийнхөө хөрөнгө оруулна гэдэг бидэнд ашигтай юу вэ гэвэл нөгөө 66% 6.5 дээр нэг лайбер гэдэг зээлээр бидний зээлийн дарамтанд хагас дутуу оруулна гэсэн санаа. Энэ ганц давуу тал нь. Энэний ярьж байгаа зүйл бол. Тэгээд би дараагийн асуудлуудад ормоор байна. Яагаад тэр нөгөө 22 он, 30 он, 36 он гээд 3 жилээр өөрчлөгдсөн бэ гэвэл татварын хөнгөлтөнд байна шүү дээ. Энэ хүний ач буйнаар нөгөө манай хөрөнгө оруулагчид бол одоо хөрөнгө оруулагчийн татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдлыг гарсан татварын жилийн дараах дараалсан 8 жилийн албан татвар ногдуулах орлогыг хастаачсан тооцохдоо яаж тооцохгүй гэвэл 8 жил 100% татвараас хөнгөлнө гэсэн. Үндсэндээ энэ хараа хөрөнгө оруулагчийн тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100%-аас хэтрэхгүй гэж байгаа. Тэгэхээр 8 жил. Тэгээд энэ бол үндсэндээ биднээс 8 жил огт татвар авахгүй байна гэдэг. Энэ тоог оруулаад ярихлаараа зэрэг тоо функц өөрчлөгдөж байгаамаа. Хоёрдугаар. Дээр нэмээд татварын орчин дээр шүү дээ. Хамгийн инээдтэй гэх юм бол одоо марзан юм бол шүү дээ. Засгийн газрын энэ 2008 оны 83 дугаар тогтоолыг мөн түрүүний одоо энэ татвараас ингэж хөнгөлөх энэ одоо тогтоолуудыг дандаа хэдхэн хоногийн өмнө 20 хэдэн хоногийн өмнө байлаа да ингэ дандаа өөрчлөөд дараад нь хэдэн сарын дараа дандаа буцаасан байдیں۔ Ингээд эдэнд бол ийм нарны чөлөө шиг ийм боломж олгосноороо бас нэг ийм зүйл байгаа. Барилгын ажлыг гүйцэд дуусгах хүртэлх хугацаанд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын 10% тэнцэх татварын хөнгөлтийг олгоно гэж байгаа.
Энэ 10% гэдэг бол нөгөө түрүүний яриад байгаа 5.1 тэрбум долларын тэндээс барилгада ихэнх нь барилгад орж байгаа. Тэрний 10% буюу 500 сая долларыг бид үндсэндээ зөв татвар авахгүй тавиад туучна гэсэн үг. Дээр нь нэмээд энэ хоёр араас нь давхарж байгаа юм биш үү? Хоёуланг нь авна гэсэн үг. Тэгээд дээр нь нэмээд хамгийн аюултай юм нь юу вэ гэвэл энэхүү хөнгөлтийн хэмжээ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 17 дугаар зүйлийн дагуу хөрөнгө оруулагчийн ашигтай ажилласан татварын дараагийн 3 жилд одоо оруулалт тоосноо. Дараас нь 3 гээг байгаа. Хамгийн ашигтай 3-аа сонгож авна гэсэн үг шүү дээ. Ингээд хамгийн эцэст нь би 4-р зүйл татвард хэдүүл зүгээр л paradise. Тэдэнд бол гайхалтай гоё боломж өгсөн. Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлтийг хөрөнгө оруулагч ирээдүйд шилжүүлэхийг энэхүү гэрээний заалтууд хязгаарлахгүй гэж. Өөрөөр хэлбэл эндээ хугацаанд нөгөө татваруудаа хөнгөлтөө эдэлж чадаагүй бол ирээдүйд бас өөр газруудад татвараа хөнгөлүүлнэ гэсэн. Энэ татварын хөнгөлтүүдийг оруулаагүй хоёр тооцоог л ярьж байгаа. Бид өнөөдөр юу авах вэ? Нөгөө би одоо ногдол ашгаа баахаа ярьлаа. Тэн дээр дугтаж ярмааргүй байна. Хоёрдугаар татвараа ярьж байна. За учраа татварын асуудал нэг төндөгж ирсэн учраас бас баяр цэгтгэж хүнээс тодруулъя. Ер нь татварын орчны хувьд хоёр талд ер нь эрх үүргийн талаас тэнцвэртэй шудраг зохицуулт хийгдэж чадсан уу? Аль эсвэл нэг тал нь хэд одоо өндөр үүрэг ачаал хүлээгээд нэг тал нь илүү их эрх эдэлж байгаа байдлаар зохицуулагдсан юм уу? Татвар бол зөвхөн Монголын тавлын авдаг ашиг байхгүй. Одоо ингээд нийт гэрээний 70 жилийн хугацаанд бид нар 118 тэрбум Америк долларын орлого олно. Энэ орлого бол үндсэндээ маш ойлгомжтой хуваагдсан. Маш ойлгомжтой хуваагдсан. Хөрөнгө оруулалтын зардал 14, үйл ажиллагааны зардал 35, нөөцийн төлбөрт 6, ашиг нь өөрөө 60, менежментийн төлбөрт 1.8. Ашиг өөрөө яаж хуваагдаж байгаа гэхээр орлогын албан татвараар 15, засгийн газрын ногдлоор 13, хөрөнгө оруулалтын ногдол ашиг 30. Ийм дүнгээр хуваагдаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яригдаад байгаа тэр асуудал бол өөрөө юу хэлж байна гэхээр Монгол улсын хүчин төгөлдөр үйлдэлж байгаа татварын орчинд энэ бүх зүйл хийгдсэн байна. Бид нар 8 төрлийн татвар тогтворжуулсан. Бус татваруудыг яг байгаагаар нь авна. Татварын хөнгөлт бага. Татварын хөнгөлт нь өөрөө хуулийн дагуу. Хоёр төрлийн татварын хөнгөлт байна. Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлт 10%. Тэгэхээр би дахиад таны хэлж байгаа тоо бол таныг би мэдлэггүй байна л гэж хэлж байгаа. Ягаад гэвэл 10%-аар тат хэд болох вэ эндээс? Та өөрөө ингээд энэ тоонуудаа ингээд баримттай ярих хэрэгтэй байхгүй. Тэхгүй болохоор зэрэг бүхэл бүтэн модель дээр ажилласан тооцоог та үнээр ницааж чадахгүй. Би тийм учраас баталгаатай хэлж байгаа. Монгол улсын авах нийт ашигын 60% татвараар орж ирж байгаа. Нийт ашиг. Өөрөөр хэлбэл манайхаас орж ирж байгаа ногдол ашиг бол үндсэндээ манай авах нийт ашигын 40% баггүй. Хоёр төрлөө. Манай татварын зохицуулалтын гайхамшиг нь өөрөө юундаа байгаа юм гэхээр орлогын албан татвартай биш байхгүй. Бид нар 2009 оны 11 сарын 21-нд нөөцийн бутаа олголттой холбоотой хуулийг баталсан. Нөөцийг тэглээд нөөцийг чөлөөлсөн. Нөөцийг Монгол улсын нийт татварын нийт одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 98% нь экспортод гарч байгаа. Уул уурхай бүтээгдэхүүн. Тэгэхээр ингээд 98% нь гадагшаа гарч байхад бид нар нөөтөөс чөлөөлөх юм бол 1.1 тэрбум 717 тэрбум төгрөгийн татварын алдагдлыг хүлээж байгаа. Энийг хаасан баггүй. Тийм учраас өнгөрсөн парламент бол үнэхээр гавьяатай хууль байгуулсан. Тийм учраас манай одоо нийт экспортын 98% гадагшаа гарч ирсэн. Хоёрхан төрлийн. Энэ бол бодлогын зохицуулалт байхгүй. Нэг талаасаа. Яагаад гэвэл эцсийн бүтээгдэхүүн Монголдо үйлдвэрлэе гэдэг. Нөгөө талаасаа гадагшаа 1 тэрбум 717 тэрбум төгрөгийг долларыг бол алдахгүй байх зохицуултыг хийсэн байхгүй. За, ер нь бол одоо цаашдаа татварын хуулийг хэцүү орчин өөрчлөгдөх, шинжлэгдэх нөхцөл хөрөнгө оруулагч талд аж ахуйн нэгжүүдэд ямар байдлаар үйлчлэх үү? Ер нь огт хамааралгүй байх юм уу? Тухайн үеийнхээ гэрээ байгуулсан үеийн хэцүү орчноор цаашдаа явна гэсэн үг үү? Энэ дээр ер нь ямар нөхцөл зохицуултыг хийсэн гэж хоёр талаа ойлгож байна. За би ярьж. Зааганбаатар гэж. За татвар дээр бол ерөөсөө оюу толгой гэдэг улс манайд байгуулагдсантай л адилхан. Одоо өнөөдөр татвараа бид доошоо болгох юм уу? Татварын орчинд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Тэрвээ доошлол бол оюу толгой тэрийг ашиглана. Ингээд татвар бол бүхэл бүтэн нэг компаниас хараат.
Монгол улс татврын бодлого боловсруулахад явуулахад хэцүү. Тэгээ дээр нь миний түрүүний ярьсан тоонуудыг ба штэ. Зүгээр л чи мэдлэггүй байна, чи буруу байна. Тэгээд нэг хэдэн тоо гаргаж ирээд ярихгүй. Тэн дээр зүгээр энэ дээр оюу толгой өөрийнх нь судалгааг аваа. Энэ 11 оны судалгаа шүү. Хэдэн сая доллараар энэ судалгаа хийснийг одоо яриад явах. Тэгээ энэ дээр бол оюу толгой өөрийнх нь судалгаа. Зөвхөн надад монголоор олдоогүй. Тэм учраас би англиар нь авчирж байна. За ингээд дараад нь оюу толгой өөрийнх нь судалгаагаар штэ. Энэ дээр зүгээр ийм заагаад байгаа юм л да. Энэ цэнхэр бол оюу толгой өөрийнх нь одоо энэ манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд одоо дотоодын нийт бүтээгдэхүүн хувь хүнд яаж нөлөөлөх вэ гэдэг энэ тооцоо. Энэ бол манай өөрийн оюу толгойгүй оюу толгойгүй явах тооцоо. Энэ чинь өөрөө ингэж яад юм байна. Дараачийн судалгааг нь хараа. Одоо энэ дээр хардаа та нар. Түрүүний яг одоо энэ хардаа энийг харах Монголын засгийн газар энэ уул уурхаагаас ямар хэмжээний орлого олох вэ гэж асуудал ярьж байгаа. Ингээд эн чинь ингээд орлого ингээд явж яснаа 18 оны хавцаа. Эн чинь ямар сонин юу вэ? За байж. За цаг явж байгаа. За дараачих нь. За тэгэхээр шүү дээ. Яг энэ дээр ярьчих. Тэр эхний доголь энэ өөрөө нөгөө мэдрэмтгий юм биш үү? Энэ эхний доголь дээр 18 хүртэл ямар ч татвараа авахгүй гэдэг үүднээс ийм доголтой гараад тэгээд татвараас нөгөө 8 жилийн дараа татвараа бид нэг авмаар айдангуутл ингээд орлого нэмэгдээд ногдол ашиг бас авч байгаа энэ дээр. Ногдол ашиг ингэж явж байгаа. Ногдол ашиг дэртээ тэргүй ингээд авахгүй нөлөө явж байгаа эндээс би өөрөө 31 он зарим судлаачид бол 34 он гэж яриад байгаа. 34 оны үед бол ногдол ашигаа бид одоо зээлээ төлж дуусаад бас нэг ингэж овоож ирж байгаа. Эннээс цаашаа 38 39 оноос хойш бол манай энэ уул уурхайн эхний 30 жил дуусаад дараагийн 20 жил дээрээ бол үндсэндээ ашиггүй явнаа гэсэн санаа. Энэ харагдаж байгаа. Энэ өөрөө оюутлогоос гаргасан тооцоо. Дараагийнх нь үзье да. Энэ бол одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүн нөлөөлөхгүй л гэсэн санаа. Энэ их ноцтой зүйл шүү. Энэ өөрийнх нь тоо шүү. Баярлалаа. Оюу толгой бол тэр дээдлийн улааныг энэ одоо яаж би хөрөхгүй ажиллахаас дээдлийн улаан дээр чи өөрөө англиар уншиж байгаа учраас над монголоор олдоогүй орчуулбал бас гүтгсэн болчихно. Оюу толгой маш бага ажиллах хүчийг эндээс авнаа. Одоо ажиллах хүч бол ерөөсөө маш бага гэж байгаа. Яагаад гэвэл энэ дээр ерөөсөө энэ хамгийн гол нь энэ ихэнх одоо энэ хоёрдугаарт нь байна. Шууд оюу толгоос гадаадынхан руу мөнгө нь гараа явчихна гэж байгаа шүү. Би буруу орчуулж явал хэлээрэй. Гуравдугаарт За. Цагаа uuшлаа. За би Наад чинь цалинда маш их өндөр хэмжээний мөнгө төлж байгаа учраас гаднаас авч байгаа экспорт тэр хүмүүстээ зориулж байгаа тоогоо цөөрүүлж гин гэсэн үг байхгүй юу? спортуудыг яриад байгаа шүү. Яг үнэ. Тэгээд хамгийн доотлолт за дараагийнх Таны цаг дууссан би дараа нь тодруулах боломж авах. Монгол ажилчид гэж яриад байна шүү. За энэ хамгийн чухал алтан гэлээ би ганцхан нэг ярьчих. Энэ нь шүү дээ тийм ээ. Баяр цогт гишүүний яриад байгаа 70% одоо нөгөө алдартай оюутлогооч нөгөө яриад байгаа 70% ашигтай гэж яриад байгаа нь ганцхан 2019 шүү. Хамгийн пик point. Энэ 19 дээр ганцхан нэг энэ одоо за тэгээд ашигын асуудал за энэ харж дараа байгаа. нь бас өргөжлүүлэх боломжтой. Тэр ногоон одоо энэ хардаа баяр цогт хараарай. Consensus price. Яг энэ минийхтэй адилхан байхгүй юу? За ойролцоо гарч байна. Энэ бол одоо юу гэж юм гэхлээр Монгол улсын засгийн газрын авах төслөөс авах орлого гэж өгөөж. Яагаад Монгол улсыг За наадхандаа битүү хөрөөрэй. нэрлсэн үнээрээ 53 өнөөгийн үн цэнээрээ 59 болоод байгаа юм гэхлээр яг эхнийхээ хэсэгт манайх хамгийн их орлогоо авч байгаа байхгүй. Тэр өнөөгийн доллар гэдэг бол дараа ирэх доллароос хамаагүй ашигтай байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагч талчин болохоор сүүл рүүгээ ашиг авч байгаа байхгүй. Маш буруу. Тэгэхээр ийм ашигтай гэрээ хийсэн. Та энэ дээдлийг харалцгаа. Оюу толгоогоос авах засгийн газрын орлого гэж байгаа юм. За тэгж байна уу? Яг миний адилхан. Одоо энэ оюу толгойн төслөөс авах өгөөж. Яг адилхан тоогүй. Энэ бол сорчилж форсировно гэж одоо манай эрдэмтэд яриад байгаа. Сорчилж ашиглаж байгаа учраас эхний 30 жил асар их овоож гарч ирж байгаа. Энэ бол нэг манайх ихэж авж байгаа даа биш. Хоёрдугаар энэ байна шүү дээ тийм ээ. Энэ хар одоо энэ хурж болохгүй л да. Та нар энэ харж байгаа бол энэ голын энэ хар шүү. Энэ бол яг бодиттой олон жилийн график дунджаар энэ бусад судалгааны компаниудаас авч ингэж гарч байгаа үндсэндээ нэг 37% ашигтай нэг жил 2019 онд шүү. Бусад жилүүдэд ингээ буцаад буучж байгаа. Тэгэхдээ зэвсгийн үнийг 50% дээшээ ингэж үнэтэй байна гэж тооцох юм бол энэ ногоон шүү. Энэ ногоон 50% дээшээ байх юм бол
одоо бурхан тэнгэр зэсийн үнийг дээшээ өсгөж өгсөн тохиолдолд 2019 онд ганцхан удаа эднээс 70 гэж яриад 70 чимрэхгүй дээ 69 70 хавцаа байдیں۔ Ингээд ганцхан жил. Энэ унсан тохиолдолд 50% энэ үнэн буусан тохиолдолд доотлын тэр шар байгаа. 7% ашигтай байна гэсэн ийм тооцоо судалгаа хийгээд яваад байгаа юм а. Тэгээ энийг өөрөө ингээд ганцхан жилийг бүтэн ингээд нөгөө 68 жилийн турш юм шиг 30 жилийн турш юм шиг тайлбарладгаараа эдний хамгийн том ёс зүйг алдаа. Ёс зүй байхгүй. За Энэ Ганбаатар гишүүн цаг хэлсэн шүү. Ганбаатар гишүүн ингээд эдийн засгийн тооцоо хийж чадахгүй гэж ингээд харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол хувьсгч байхгүй юу? 70 жилийн туршид бүтээгдэхүүний нийт объем үн хоёр хэлбэлцнэ. Тэгэхээр энэ хэлбэлзэл хийж байгаа тооцоо واخгүй 79 он хүртэл. Яг адилхан. Та болохоор тэр зүгээр скалуудын хувь гэж бодоод тэгээд дүгнээд байгаа. Ийм гинэн байж болохгүй Ганбаатар гişүн. Тэр энэ бол бид нар сая доллараар гаргаад ийшээгээ жилээр гаргаж. Тэгээ бид нар ямар татварыг яаж авах вэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл орлогын албан татвараар бид нар хамгийн их нь авна. Ногдол ашгаараа энэ ашиг авна. Ийм маягаар зохион байгуулагдсан ийм зүйл байгаа. Гэтэл одоо тэрийг тайлбарлаж чадахгүй шүү дээ. За уучлаарай ингээд дараагийн асуудлаараа ер нь бол одоо бас мэтгэлцээний явцад үзэгчдээс маш олон асуулт ирж байна. За бид утсаар, Twitter хаягаар, мэйлээр бас олон асуултуудыг хүлээж авсан байна. За бараг 2000-аад асуулт ирсэн гэсэн юм одоо мэдээллийг манай ажилтнууд өгч байна. За би зарим иргэдийн бас асуултыг уламжлая. Ер нь бол одоо өмчийн энэ хувь хэмжээ хоёр талд хуулийн хүрээнд тодорхойлогдож чадсан уу үгүй юу гэдэг дээр бас зарим иргэд саналаа илэрхийлсэн байна. За Баянгол дүүргийн иргэн галаа гэж хүний асуулт байна. За Эрдэнэ төлөвлөрийн хувьд бол гэрээ нэг 51 харьцан 49% байдаг. За 34%-ийг яагаад одоо энэ удаа ашигтай гэж оюутлогын хувьд үзэж байна. Аливаа гэдэг нэгээр илүү бол за мянгаар илүү гэдэг шүү дээ. Гэтэл та нар яагаад ашигтай гэж үзэж байна гэсэн асуулт тавьсан байна. За бас энэ эзэмшилтэй холбоотой өөр хэд хэдэн иргэний асуулт байгаамаа. За ингээд өмчийн эзэмшлийн талаар сонсъё. За баяр цэгт гүшүүн. Эхлэе. За Монгол улс бол 34% эзэмшиж байгаа. Тэгээ энэ 34% бол ашигт малтмалын тухай хуулиар заагдсан. Тэгээд энэ 34%-ийг бол хуулинд нийцүүлээд батлаа гэсэн. Дараа нь хуулинд ямар ч өөрчлөлт байхгүй байхад 57 дугаар тогтоолоор ер нь бол болж игэл 50% түргээ гэдэг шийдвэр гаргасан. 50% түргээ гэдэг шийдвэр нь бол 3 нөхцөл. Нэгдүгээр эрх зүйн орчныг бий болгох. Хоёрдугаар анхны хөрөнгө оруулалтаа нөх. Гуравдугаар хөрөнгө оруулагч талтайгаа тохиролц. Тэгжээж 50% хүрэх гэж. Тийм учраас бид нар хөрөнгө оруулалтын гэрээг сунгах анхны нөхцөл дээр 50% төрөх асуудлыг шийднэ гэд хөрөнгө оруулалтын гэрээнд тусалсан. Дараа нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд энийг яаж шилжүүлэх вэ гэдэг асуудлаа бас шийдсэн. Нэгдүгээр. Хоёрдугаар асуудал нь хүмүүс Эрдэнэтэй харьцуулдаг. Эрдэнэт бол 50% таа байсан. Маш удаан татвар төлөөгүй байхгүй. Маш удаан. Дээрээс нь Эрдэнэтийн үйлдвэрийг ажиллаж байхад Монгол улс төсвөөсөө татаач өгдөг байсан. Ийм зохицуулалтаар Эрдэнэт явж ирсэн байхгүй. Маш олон удаагийн гэрээ хэлцээний нөхцөлтөөр Эрдэнэтийн татварыг 20 жилийн дараа нэмэгдүүлж гисэн. Ийм учраас Эрдэнэттэй харьцуулах ямар ч аргагүй. Энийний гайхамшиг нь юундаа байна гэхээр бүх төрлийн татвараа 2002 оноос эхлээд аваад эхэлж явж байгаа. Тийм учраас манай энэ нийт орж ирж байгаа орлогын 60% нь татвараас орж ирж байгаа. Ийм л асуудал байна. За Ганбаатар гişүү цаг ирлээ. Маш чухал. За түрүүний 53% ашигла гэж яриад байна. Энийг бас төсөв гэдэг одоо хамгийн гол нь хүн чи мэдэхгүй байна, чи гинэн байна гэж хэлэх амархан. Дандаа баримттай л хэдүүлээ яриа л да. Төсөвт 7-оос 70% дотор нөлөөлж байна гэж байгаа. Зарим жил бол эн чинь бүр ингэж асар том хэлбэлцэлтэй байх чинь 70-ын юм уу 53-ын юм уу авч хийдэг. Тэгээд өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн буюу үндэсний нийт бүтээгдэхүүнд гэж хоёр тоо байгаа шүү. Энэ дээр бол 7-оос 20% нөлөөлж байгаа. За энэ оюутлогын тоо. Би юм ярих юм бол энэ чи одоо мэдхгүйгээрээ дуудуулчих гэдэг. Тийм учраас оюутлогын тоог ярьж байгаа шүү. Дээр нэмээд эзэмшлийн тал дээр юм яриа да. Асуултанд хариулъя. Оюут толгой ХХК гэдэг юм компани бол
хөрөнгө одоо капитал гэж ярив. Капитал хөрөнгө дээр нэмэх нь менежмент. Энэ хоёрыг нийлээд компани болдог. Энэ хоёр нийлээд компани болдог. А оюу толгой төсөл бол капитал нэмэх нь менежмент нэмэх нь баялаг буюу одоо юу гэж нэрлэх вэ хэдүүлээ орд. Ордгүйгээр буюу газаргүй байхад дээр нь бол экскватортай байна уу эсвэл хурц жотуутай тэгээд барилгын компани хүн байгуулж болно. Газартай байж эхтлгүүрийн барилга барих уу эсвэл үйлдвэрийн барилга барих уу гэдэг энэ төсөл болж эхэлж байгаа. Энэ хоёр өөр. Тэгэхээр өнөөдөр баяр цогтой яриад байгаа зүйл бол бид энэ компани 34%-ийг л өнөөдөр аваад ноцолдоод тэр 34% яаж буцааж төлөх вэ гэдэг зээлийн гэрээ хийцэн байгаа. Тэгвэл бидний зүгээс энэ том 3 факторын орд гэдгийг яагаад 0 үнэлгээтэй байгаа юм бэ? Энийг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Энэ ерөөсөө эн чинь би мах байна. Чамд заазуур хутаг гамбан 3 байна. Тогооч нь байна. Чи тогоочоо хөлсөлдсөн байна. Хамтдаа гуляаш хийгээд зарыг миний махыг чи хэдээр үнэлээд байгаа юм бэ? 60, 70, 30, 40. Тэр 34%-ийг бид үнэгүй авах ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл partnership agreement гэж барууныхаа яриад байгаа. Энэ чинь бид энийг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Өмчлөлд бол 34%-ийг ярина, дээр нэмээд 16%-ийг бид худалдаж авах уу? Эсвэл яах вэ гэдгээ дараа нь ярих байх. За, баяр цэгт шүү. Нээлттэй айлбар хийх боломжтой. За би юу яа дөө. Ганбаатар гишүүний дуртай жишээгээр ярив. За Ганбаатар гишүүн бол ингэж ярьж байгаа. Манай үнэг сүйтэй үнэг нэг нөхөр саагаад 66-ыг нь авчаад 34-ийг бид нарт өгчөөд байна гэж. Тий, таавал худалдаж байна гэж. Ганбаатар гишүүн бол ерөнхий ойлголт бол байна. Энэ яг энэ хэсгээр бол зөв ярьж байна. Гэхдээ дутуу ярьж байна. Та дутуу ярьж байна. Ийм баггүй. Зөвхөн сүү биш. Сүйтэй үнэ яах юм? Сүүгөө гаргахын тулд энэ үнэгийг чинь мадлах малчин хэрэгтэй, сайлчин хэрэгтэй, өвс тэжээл хэрэгтэй, ус хэрэгтэй, сарвч хэрэгтэй. Энэ бас золигүй үнэ юм байна. Технологи хэрэгтэй. Цахилгаан саалтуур хэрэгтэй. Вакцин хэрэгтэй эрүүл байхын тулд. Малын эмч, эм хэрэгтэй, туглан гарна, бороо цас шуурганаас хамгаална. Энэ бүхэн зардал واخгүй. Энэ зардлыг хөрөнгө оруулагч тал өөрөө гаргаж байгаа واخгүй. Энд нь бид нэр татвар авч байгаа واخгүй. Дараа нь энэ үнэг манай бичээр дээр явсныхын төлөө бид нар роялти авч байгаа واخгүй. Ингээд ногд түрүүний хэлсэн 34-тэйгээ нийлээд манайх 53%, хөрөнгө оруулагч тал 47% авч байгаа. Ийм л гэрээ байсан. Та бол одоо энэ оюутлогын тоог авчраад ингэж үзэж шít. Үнэхээр оюутлогоо Монголд маш нөлөөтэй гэдгийг л харуулж байгаа байхгүй. Юу гэж хэлж байна? Оюутлогын үйлдвэрлэлд явж байх үед бол төсөвт хамгийн бага нь 7% нөлөөлөлтөө, хамгийн дээд нь 70% нөлөөлөлт. Төсвийн 70% гэдэг чинь юу хэлж байна? Үнэхээр одоо Монгол улсын төсөвтэй тэнцэх хэмжээний нөлөөлөл тухайн жилдээ үзүүлнэ гэж байгаа байхгүй. Ийм нөлөөлөлт. Монгол улсын нийт бүтээгдэхүүн дээр бол 7-оос 20%. Эдийн засгийн хүчин зүйлээр бол гаргаад өгөх юм бол ойрын 20 жил бид нар бол хоёр оронтой тоогоор өсөлтийг боломж бол оюутлогоос гардаг. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгт орж байгаа 3 төгрөг тутмын нэг нь оюу толгоогоос хамааралтай ийм төсөл байгаа. Тэгэхээр оюу толгой бол үнэхээр гайхамшигтай төсөл. Үнэхээр гайхамшигтай боломжийг монголчууд олгож байгаа. Энийг харин энэ гэрээгээр улам гайхамшигтай болгож баталгаажуулж чадж байгаа. Өөрөөр хэлбэл энэ гэрээ эрсдэлгүй, энэ гэрээ Монголын тал 53 ашигтай, энэ гэрээ өөрөө хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бол зээлийн гэрээгээс ялгаад. Би дахиад хэлж байна. Хөрөнгө оруулъя гэж ирж байгаа үнийг бид нар өөрөө шүүж байгаа. Чи эрсдлээ хүлээ, тэгвэл яг оруул. Ийм л гэрээ хийсэн байгаа. Тэгэхээр би бол хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, урьдчилгаа төлбөрийн гэрээ, дээрээс нь хувьцааг шилжүүлэхгүй байх гэрээг би таныг их сайн уншсан баха. Та их мэдлэгтэй гэдэг. Одоо таны ярьж байгаас харах юм бол та эдийн засгийн моделийн ч ойлгоогүй юм байна, санхүүгийн моделийн ч ойлгоогүй юм байна. Үзүүлж байгаа нөлөөллийг ч өөрөө ойлгохгүй шүү. За баяр цэгтгшүүн нэмэлт тайлбар хийсэн учраас бас Ганбаатар гишүүнд боломж байна. За энэ нэг ийм зүйл дээр нөх удмааргүй байна. За яг хуу
ямар ч байсан 7-оос 70 гээд тэгээд 70% нь ярьлаа. Яг Камеронтой адилхан ярьж байна. Эцэс яг 70 дээр нь төвлөрч болохгүй. 7-оос 70 гэсэн гэдгийг анхаараарай. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүндээ бол 7-оос 20% нөлөөлнө гэж ярьсан байгаа. За тэгээд энэ дээр түрүү ярьлаа. Эрсдлийг ярьж байна. Хардаа энэ дээр ийм байдаг байхгүй. Бүр хүсэх юм бол олон улсад байна шүү дээ. Эрсдлийг хуваах гэрээгч хүртэл хийдэг шүү дээ баярцагтай. Манайхаар нь эрсдэлгүй өрөө. 100% эрсдэлгүй. Чи бодоод үзөөш. Манай дор байгаа тэр алт зэсвэл ёстой баталгаатай гэдэг чи мэдж байгаа. Ганцхан энэ эднүүс ч олоогүй. Орсууд өнөөдөр тэрийг чи олдсон байсан. Манай энэ одоо энэ эрдэмтэд өөрсдөө олдсон байсан. Ямар ч эрсдэлгүй. Тэрэн дээр юу эрсдэл яриад байгаа юм бэ? А тэгээд хүсвэл тэн дээр эрсдлийн sharing agreement-ыг бас хийж болно. Дээр нэмээд хамгийн гол аюултай юм нь шүү дээ. Та нарын тооцоогоор 4 жилийн дараа гэхэд тодорхой хугацааны дараа энэ одоо анхны хөрөнгө оруулалтыг нөхнө гэж заасан байгаа. Нөхөн тийм ээ? Нөхнө гэдэг бол нөгөө тал бол ямар ч алдагдaltaгүй ашиггүй болсон байна гэсэн үг. Тэрнээс хойш манай өмчлөл одоо бид чи өөрөө нөгөө уурхаагаараа ордоороо хөрөнгө оруулсан байна шүү дээ. Ордоороо бид энэ дээр 9-ийн 6-ад нь заасан байгаа шүү. Түүхий дээр хөрөнгө оруулалт болно гэж хөрөнгө оруулалтын дээр заасан байгаа. Тэр яг хөрөнгө оруулагч тэднээс одоо Канадаас юм уу Австралиас баахан зэс авчраад булчхаад дараад нь тэднийг ухаад гаргаад байгаа биш шүү дээ. Энд чинь бидний өвөг дээдсэх. Тэгээд тэднүүсийнх нь ухаж байгаа экскваторын 34% яриад байхын оронд дор байгаа өмчийн 66% тэдэнд хэдээр өгсөн юм бэ гэдгийг бид ерөөсөө өмчл ярихгүй байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар энэхүү одоо гэрээний энэ асуудал дээр одоо би 16 руу ороход нэгэнд өмчл ярьж байгаа учраас 4 жилийн дараа гэхэд чи одоо ингээл бүх ингээд одоо хөрөнгө оруулалтаа нөхчлөө гэж тооцсон. Нөхлөө гингүүтэл тэр хүнд одоо алдагдaltaгүй ашигчгүй болчлоо гэсэн үг. Та түрүү 9 тэрбум ярьж би дараа нь тэрийг ярих хэрэгтэй шүү. Тэгээд тэрний дараа бит хоёр алдагдaltaгүй ашигчгүй хоёулаа 50-50% эзэмшээ. Би нэг 51 байж болох уу? 16-ах доошгүйг нь аваараа гэж. Ингэсэн үгэн дээр 16-г бид худалдаж авч болохгүй шүү. Худалдах юм биш үстэй бидэнд. За уучлаарай. Ер нь бол одоо тавсан 1 цагийн хугацаа дууссан. Гэхдээ бид бас үзэгчдээс маш олон асуулт ирж байгаа. Бас цаана хөндөөгөө олон асуудал байгаа гэдгийг харгалзаад бас 20 минутын хугацаагаар цагаа сунгаж байгаа. За ингээд баяр сэтгэгч өнөмөл тайлбарлая. Энэ эрсдлийн тухай ойлголт бол Ганбаатар гişүн бол бизнесийн эрсдэл бол ойлгохгүй надад. Эрсдэл гэдэг бол өөрөөр хэлбэл оюутлогын орд газартай холбоотой биш байхгүй. Өөрөөр хэлбэл бизнес ашигтай байх нөхцөл эрсдэл байна уу? Бизнес орлого зарлагаа нөхөд 0 байхад эрсдэл байна уу? Алдагдaltaй байхад эрсдэл байна уу гэдэг. Энийг л бизнесийн эрсдэл гэж байгаа байхгүй. Бизнес нь өөрөө юу байх нь хамаагүй байхгүй. Ийм л 3 орчин бид нэр эрсдлийн тухай ярьж байгаа. Гэтэл энэ төсөл маань бол ашигтай нөхцөл 53% нөгөөд санхүүжилтэнд 1 төгрөг гаргахгүй. Хөрөнгө оруулагч тал чинь санхүүжилтэнд 100% гаргаад 5.1 тэрбум төгрөгийг тэгээд 47% ашиг авч байна. Ашигтай ажиллаж байгаа нөхцөл аль алинд нь ашигтай. Тэгвэл Монголын тал ямар ч эрсдэл баг. Орлого зарлага тэнцсэн үед Монголын тал бол 8 тэрбум төгрөгийн татврын ашгийг 8 тэрбум Америк долларын татврын орлогыг авч байгаа. Бид нар орлогын албантараар авч байгаа. Орлогын албантараар нэмэх юм бол энэ 18 бол. Гэтэл хөрөнгө оруулагч тал юу ч авахгүй. Дээрээс нь санхүүжилтэнд 5.1 тэрбум ам үрдөлбөрөө бүрэн хариуцсан. Алдагдaltaй үед яах юм? Манайх татваруудаа авдгаараа авна. 8 тэрбум Америк доллараар татврыг авчихна. Санхүүжилт нь ямар төгрөг гарах? Үрдөлбөрөөр хариуцахгүй. Гэтэл нөгөө хөрөнгө оруулагчдаар 5.1 тэрбум төгрөгөө алдчихж байгаа байхгүй. Дээрээс нь үрдөлбөр гаруул тэрийг хариуцна. Энэ бол бизнесийн эрсдэл байхгүй. Тэгэхээр манай энэ төсөл бол Монгол улс болон Монгол улсын ард түмэн ямар ч эрсдэлгүйгээр энэ гэрээг байгуулж чадсан байхгүй. Энийг юугаар үнэлэх вэ гэхээр жил болгоны тоогоор баталгааж үзье. Та өр гэж яриад өрийн тухай бичиг баримт хаач байхгүй Ганбаатар. Та энэ 4 гэрээн дээр Монгол улс тэдэнд өрөөний өртөө гэсэн юу ч байхгүй. Зөвхөн ашиг хуваарлтан дээр энэ 47-53 гэдэг үзүүлэлтийг барихын тулд бидний өмнөөс хийж байгаа шүү гэд зөвхөн хувь эзэмшигчийн зээлэн дээр бид ногдол ашиглаж байгаа. Бусдын бүгдийн компани хариуцж байгаа. Ийм гэрээ хийсэн байхгүй юу? Тэгэхээр та бизнесийн эрсдлийг зөвхөн нөөцтэй холбогдох асуудал биш байхгүй юу? Би ямар ч нөхцөлийн бизнес дээр ярьж шít.
За одоо үзэгчийн асуултанд бас хариулъя. Маш олон үзэгчтэй асуулт байгаа учраас би агуулгын хувьд уучлаарай. Тэгээ агуулгын хувьд бас ерөнхийд нь багцлж үзэгчтэй асуултыг тавьж байгаа гэдгийг ойлгох байх. Сонгон харахын дүүргийн иргэн Баярхуу нарын зарим хүмүүс тавьсан байна. За оюутлогоо төсөлд ашигтай, их ашигтай, хит их ашигтай гэсэн 3 нөхцөл бий. За бид их ашигтай, хит их ашигтай гэсэн 2 нөхцөлд их хөв хүртэж чадах уу гэсэн асуулт тавьсан байна. За ингээд хоёр талаас сонсъё. Амбатэр гүшүүн. За их ашигтай, бүр их ашигтай л гэж яриад тахшгүй нь юу хэлээд байгааг мэдэхгүй. Ямар ч байсан биднээс энд тэр үнээгээ бол одоо баяр цогт гүшүүний гаргаж ирсэн үнийг юу ч үнэлээгүй гэдгээ бол түрүүн хэлэхгүй байна. Дээр нэмээд хамгийн том эрсдлийг би хэлье. Ашигтай юу гүй юу гэдгийг яаж тооцсон юм бэ гэвэл энэ одоо проект, энэ одоо төслийн зардлыг бид ямар ч хяналт байхгүй. Энэ дээр бол ерөөсө хамгийн том эрсдэлтэй. Энэ ямар экскаваторыг, ямар хурцыг хэдэн төгрөгөөр авч байгаа вэ гэдэг юу ч байхгүй. Төлөөлөл өдөрт зөвлөлийн 9 гишүүн байгаа 3 нь монголчууд. Тэрний одоо үндсэндээ 6 нь бол бүх шийдвэрийг дангаараа гаргаж явна. Шууд гаргаад явна. Бидэнтэй бидэнгүү. Ядахна тэр үедээ миний хувьд бол одоо энэ талаар чинь бас мэдлэгтэй мэдлэггүйгээ дуудуулмааргүй л байгаа юм. Тэгээд яах вэ? Хурлын дэд дарга тэгээд дуудах хэрэгтэй байгаа. Тэгэхээр зөвөр миний гол хэлэх гээд байгаа зүйл бол тэр үед бид маш олон загтал явуулж ирсэн. Санаанууд явуулж ирсэн. Наа чинь бид ямар ч хяналтгүй байна. 3 одоо монгол хүн сууж ийн нэг 30 хэд ч юм уу хэд хэдэн айгүй их олон долларын цалин аваад хөрөхөд тэнд сууж байгаа ямар ч эрх мэдэл байхгүй. Бараа бүтээгдэхүүн худалдаа авал энэ дээр ямар ч юу байхгүй. Тэгэхээр энд орж ирж байгаа энэ зардлууд бид хянахгүй байна гэдэг бол орж байгаа орлого бол бид ямар ч хяналтгүй байна. Энэ хамгийн том эрсдэл. Хоёрдугаар тэр 3 хүн ерөөсөө хамгийн аимшигтай нь бид нэг 50% та болж байгаа. Хамгийн аюултай нь анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа гэсэн чинь нөхсний дараа 30 жил гэж одоо гуйлж авсан л да. Нөхмөгц гэсэн үг шүү дээ монголоор бол нөхсний дараа. Нөхсний дараа чи ч алдагдлаггүй, би ч алдагдлаггүй. Тэгтээ чи бас ашиггүй байгаа, би ашиггүй байгаа. Эрсдэл дууссан. Хоёулаа одоо шинээр ярья 50-50 болж гэнэ үү гэж ярих юм дээр дахиад 30 жил тэд бол бүр үнэхээр найрлана. Дээр нь манайх одоо өнөөдөр энэ дээр ямар ч одоо тэр нөгөө менежментийн багт бол ямар ч өөрсдийнхөө хүнийг оруулаагүй. Тэгэхээр одоо бол нөгөө уул уурхай яамны сайдын зөвлөх байсан хүн одоо яг энэ уурхай гэрээг байгуулж байсан хүн одоо нэг хүн зүгээр орон нэрийн төдий дэд захирал байгаа. Тэгэхээр чи энэ 9 менежментийн захирлаас яагаад 3 нь ядаж монголчууд байдгүй юм бэ? Бараа бүтээгдэхүүнийг өөрийнхөө охин компаниас авч болно гэж энд оруулсан байгаа. Бүр энэ чинь ашиг сонирхлын зөрчилтэй хилцэл хийх тэр боломжийг бүрдүүлсэн. Тэгсэн тохиолдолд одоо сургуулийн захирал нөхрийнхөө компаниас гөөхий авчираад сургууль шахацсан байхад тэр бол нормал зүйл. Шалгах тэр процедур нь үнэхээр утгагүй. Энэ манай эрсдлийг бүр дэндүү гааруулж байгаа маа. Нөгөө барьж байгаа проектын чинь зардлыг бүр тэлээд явуулчихж байгаа. Энэ дээр бид хяналт байхгүй. Бидний зүгээр хэлжсэн санал тухайн үедээ шүү дээ. За цаа 6 чинь хэнэнч бай хэдч бай санал болгосон байна. Ядаж Монголын 3 хүний нэгийнхэн саналыг авсан тохиолдолд гол шийдвэрүүдээ гаргаж байгаа чи гол шийдвэрүүдээ листийг гаргачаа гэдэг саналыг бид тухайн үедээ тавьж ирсэн. За цаг дуслаа. Баярлалаа шүү. За Ганбаатар гишүүн бол corporate governance гэж ярьдаг шүү. Компани засаглалын талаар та мэдлэггүй байна. Мэдлэггүй байна. Яагаад гэвэл та бол яг нөгөө бидний ярьдгаар ХХК буюу эзэн өөрөө компани удирддаг тэр ойлголтоор ярьж байна. Хувьцаат компани листэд болсон компаниудын хувьд бол хувь эзэмшигчдийн компани удирддаггүй маа. Өндөр мэргэжлийн менежмент хүсэлж авдаг байхгүй. Тэгэхээр Монгол улсын засгийн газар хувьцаа эзэмшигч. Нөгөө талд нь 210,000 хувьцаа эзэмшигчтэй байхгүй. Ирээдүйнтэй компани. Энэ компани сонирхол бол менежментийн баг зардлаа өсгөх байх ямар ч сонирхолгүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч бол наатаа хэлчих. Одоо битүү хөдөлгөөр. Хөрөнгө оруулагч бол нийт ашгаа бол зөвхөн ногдол ашгаар авчих. Менежер боёо удирдах байгаа хүн бол одоо энэ улаанаар гарч байгаа менежментийн төлбөр авч байгаа хүн баггүй. Хүсний ажилтан баггүй. Би танд тэгээд энгийн маягаар ойлголоо. Та бол үйлдвэрчний эвлэл биш баггүй. Та үйлдвэрчний эвлэлийн 204,000 гишүүнийг төлөөлж байгаа менежер баггүй. Тэгэхээр
тэр менежер үйлдвэрчний гишүүн хоёр өөр сонирхол байна. Тав цалин авч байгаа. Энэ менежментийн баг бол менежментийн төлбөртгээд хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардал хоёрын нийлбэрээс 6% хөлс авж байгаа баг байхгүй. А гэтэл энэ хувьцаа эзэмшигч бол 33 тэрбум төгрөгийг зөвхөн ногдол ашгаар авч байгаа юм. Юу гэж өөрийнхөө зардлыг энэ гүйцэтгэх баг нь эдээ сууж байгааг хараа сууж байгаа. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд 66% хувьцаа эзэмшигч хоёрт ижилхэн сонирхолтой байгаа байхгүй. Аль аль нь хяналтаа тавина энэ менежментийн баг дээр. Зардал үүсгэх ямар ч сонирхол байхгүй. Зардлын дараагаар ногдол ашиг гарна шүү дээ. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн ганцхан орлого нь ногдол ашиг байхгүй. Ийм энгийн имийг ойлгохгүйгээр та ийм том санхүүгийн модельийг шүүмжлэхэр чинь би одоо юу ярих юм бэ? Тэгээд цагаан дуусах байна. нэг зүйлийг шүүмжилж ярьсан байхгүй. Манай Orialty 5%, менежментийн зардал 6% байна гэдэг. Orialty бол бүхэл бүтэн нийт орлогоос авдаг. А гэтэл менежментийн зардал бол хоёр зардлын нийлбэрээс авдаг байхгүй. Ийм хоёр зохицуулттай маа. Тийм учраас болно. Би энэ материалуудыг бүгдийг та нарт өгнө. Энэгээр дахиад бас лекц уншина, танд ч хүрнэ. Маш сайн байна. Миний тайлбар. За би энэ дээр ярьчих уу. Энэ дээр шууд ярьчих. Зүгээр энэ дээр ийм байгаа юм л да. Менежментийн багийг биш төлөөлөл өдөрт зөвлөн IVN аймагхол юм шиг байгаа. OTN буюу тэдгээрийн нэг буюу түүнээс дээш хамаарал бүхий компанийг дангаар нь эсвэл бүлэг болгон хамтд нь авч ажилуулна гэж байгаа. Эднээс авч ажилуулна, эднээс шууд сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Тэгээд хоёрдугаарт менежментийн баг нь зардлын болон хөрөнгө оруулалтын хэмжээний нийлбэрээс дүнтэй тэнцвэн хэмжээний одоо барилгын одоо явцсан үед бол 3%, а үйл ажиллагаа энэ бүтээгдэхүүн гараад ирэхээр 6%. Ямар ч онол дээр менежментийн баг бол үр ашигасаа л одоо ашиг авна гэхээс биш зардал гаргаад байх тусам Ганбаатарын хэсэг том самбар гаргаад байх тусам эднээс сайн цалин авна гэсэн ийм юм явж байгаа шүү. Би буруу хэлсэн бол чи хэлээр 7-гийн 3-ыг уншиж байгаа шүү. За тоод нaan зогсож байгаа Ганбаатар гэж. Та энэ хараа зардал бол энэ хоёрын нийлбэр хэд болж байна? 50 болж байгаа ч 59. Ашиг тэрбум доллар. Тий 59 тэрбум доллар. Ашиг хэд вэ? 60 байхгүй. 60 тэрбум. Ашгаасаа авах юм бол энэ хүмүүс бүр илүү зардал авах гэдэг юм шүү. Тэгэхээр чи бид нар та бол өөрөө нэг юм ойлгох хэрэгтэй шүү. Гүг 6% байхгүй да. Суурь асуугаад шүү. Ашгаараа суурлах юм бол энэ хүмүүст очих мөнгө чи улам ихсэх байхгүй. Улам ихсэх байхгүй. Баяр цог төшөөс ганцхан асууч. Баяр төшөөс Энэ бол нээлттэй тоо. Энэ нээлттэй тоо. Тий, нээлттэй. Нийт 70 жилийн хугацаанд авах нийт орлого, хуваагдал нь бол хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардал, дээрэс нь нөөтийн төлбөр, ашиг, менежментийн төлбөр. Тэгэхээр эзэлж байгаа хувь харалтаа. Орлогын албан татвар, татврын дараах ашиг, ашиг дээрээ бол ногдол ашиг нь 13.30. Ингээд хуваарлаж айгүй. Нийт төлбөрүүдэд харахад бол энгийн баггүй. Ганцхан минут. Баяр зүтгэгчийн маань маш чухал юм ярьж байна. Гэхдээ менежментийн онолын шал эсрэг юм ярьж байна. Хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардлыг зохион байгуулж байгаа хүмүүс нь энэ зардлаа их байх тусам ашиг одоо тэр төлбөрөөс авна. Ашигтай ашиг 60 тэрбум доллар гэж байна. 3-аас 6% гэдгийг хоёулаа бурхны зарлиг биш шүү дээ. Тэр чинь энэ 3-6% гэдэг бол дэлхийд дээр хаач байхгүй зүйл шүү. Тэр бол 0.1 юм уу, байна уу, 3 байна уу, 2. Энийг бид negotiate хоорондоо ярих хэрэгтэй. 3-аас 6 гэдэг дээр та ингэж хатуу бурхны зарлиг шиг тайлбарлаж болохгүй. За баярлалаа. Аль аль нь бас үндсэн асуултаа хариултаа өгсөн. За нэмэлт тайлбар хийлээ. За манай хөндлөнгийн бас оролцогч төлөөллийнхний хувьд дэгээ баримтлахыг бас хүсэж байна. За ингээд бас үзэгчдийн асуултуудаас төлөөлөл олгож хэлье. Ер нь Монгол ажилчдын эрх ашигтай хөдөлмөрийн харилцаатай холбоотой маш олон асуултууд ирсэн байна. За Монгол гадаад ажилчдын цалингийн зөрүү их байна. Монгол ажилчид цалингийн фондын 10%-ийг авч байна. За гадаадынхан болохоор 80 илүү хувийг нь авч байна гэсэн асуултыг бас Facebook-ээр ирүүлсэн олон үзэгч тавьсан байна. За ер нь бол одоо компани ажилчдын эрх ашиг гэрээгээр хамгаалагдаж чадсан уу? За баяр зүтгэгчнээс эхлэе. Бид нар бол дэлхийн нийтэд хэрэгэлдэг хоёр үндсэн зарчмыг бол гэрээндээ бол суулгаж өгсөн. Энэ суулгаж өгсөн зарчмууд нь бол юу вэ гэхээр нэгдүгээрт нь
Монгол хүн ажилуулах хувийг нь бол зааж гисэн. Барилгын ажлын үед бол нийт ажилчдын 60% нь монгол хүн байх ёстой. Үйлдвэрлэлийн хувьд бол нийт ажилчдын 90% нь монгол хүн байх ёстой. Энэ бол хувь хэмжээгээр заасан. Дараа нь энэ бол дэлхийн нийтээр хэрэгжилж байгаа. OECD-ийн зарчим баггүй. Ижил албан тушаал дээр байгаа хүмүүс ижилхэн цалин авна гэж заасан. Тэгэхээр одоо Ганбаатар гишүүн бол ийм шүмжлээд. Гадаадын шаардлагатай өндөр цалин аваад байна. Монгол хүн бага цалин аваад байна. Энэ бол өөрөө дэлхий дээр байгаа эхний 5 дордог том төсөл. Технологийн хувьд бол 3 компани хэрэгжилж чаддаг. Дэлхий дээр 12 төсөл одоо явж байгаа. Ийм өндөр технологи дээр бол маш өндөр мэргэжлийн ажилтныг ажиллах хэрэгтэй. Тэгээд түрүүний тэр Ганбаатар гişүү эхлээд уншаад чи англиар ойлгож байгаа үстэй гэдэг. Тэр нь болохоор гадаадаас маш өндөр цалин авч байгаа экспат буюу гадаадын ажилчдыг багасгах зорилготой байхгүй. Яагаад гэвэл зардлаа бууруулж яж ашигч нь нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр өндөр цалинтай гадаадын ажилчид байгаад байвал ашиггүй учраас өөрөө менежмент нь яаж сургалтуудыг их явуулж байгаа байхгүй. Тэгээ хүнээ бэлтгэх юм бол гадаадуудаа шахаад үүргэжүүлсэн байхгүй. Хэрвээ гадаадын хүн орж ирэх болгонд бид нар тэр зөвшөөрөлтөө хүн болгон дээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин ихссэн хэмжээгээр авна. Энийг зөрчүүл 10 дахин их хэмжээгээр авна. Энэ өөрөө зардлыг нэмэгдүүлж байгаа байхгүй. Ийм зорилгоор оруулж ирж байгаа. Ийм зарчмаар бол хөдөлмөртэй харилцааг зохицуулж байгаа. Одоо асуудал юунд байна гэхээр энэ гэрээний хэрэгжилт ямар байна гэдгийг хариуцж байгаа яам баг. Хоёрдугаар эдийн засгийн байнгын ороо 6 сар тутам дүгнэлт гаргаж байгаа хэрэгтэй. Энэ гэрээний хэрэгжилт. Энэ гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих олон нийтийн байгууллага байгаа, говийн зөвлөл байгаа, дээрэс нь хариуцж байгаа яам баг. Тэгэхээр гэрээн дээр бол яг OECD-ийн бүх зарчмыг суулгаж өгсөн баг. Хэрэгжүүлэлтийн асуудлыг нь ярих. За, Ганбаатар гişүү. За энэ дээр бас л одоо би өөрөө зуралдаг болохоор их олон юм байна. За 8-4 дээр бол одоо 90% нь монголчууд байна гэж баяр цогт гишүүндээ бол өстой баярлахаас өөр аргагүй энэ чухал юм оруулсан шүү. 8-5 бол өстой хөрөнгө оруулагчдаа хүчин чармаалт гаргана гэсэн үг байгаа л да. Гэхдээ барилгачдын энэ явцд бол одоо 60% нь монголчууд байна гэж заасан. Гэхдээ харин баяр цогт гишүүнийг яг одоо хаана явж яхад мэдэхгүй 8-9 дугаар заалтыг та мэдж байгаа бох. Би тэрийг уншчихъя. Энэхүү гэрээний 8-4, 8-5 нөгөө 60%, 90%-ийн Монгол ажилтнууд ажилуулна гэсэн тогтоосон ажиллах хүчний хувь хэмжээг зөрчсөн нь энэхүү гэрээ зөрчсөн гэж үзэх үндслэл болохгүй бөгөөд энэхүү гэрээний 17 дахь заалтыг хэрэглэхгүй буюу одоо гэрээ зөрчсөн байна гэж Монголын засгийн газар гомдол гаргахгүй гэж хэлсэн байгаа. Тэгэхээр 8-4, 8-5-ыг бол яг иймэрхүү байдлаар бидэнд тайлбарлаад 8-9-ийг бол таг нуунаад гэсэн санаа байна шүү дээ. Бид бас энийг уншичаад байна л да. Тэгэхээр Монгол хүмүүсийг авахгүй байгаа тохиолдолд энэ нь бол зөрчил биш гэсэн санаа. Хоёрдугаарт түрүү ярьж байна. Шаардлагатай хүмүүс энэ дэндүү өндөр цалин аваад байна, болиочо бариач гэд үнэн тэгж ярьдаг. Хамгийн гол нь энэ дээр зур наатахаа халж хаяад Монгол хүн оруул гэж бид хэлдэг. Бидний хэлдэг зүйл юу вэ гэвэл 8-12 заасан 90 хоногийн дотор оюу толгойд өслийн сургалтын стратеги болон төлөвлөгөөгөө батлаа гэсэн өнөөдөр хүртэл гурилдсан зүгээр цаас байдаг. Тэрэн дотор бидний асуудаг юм гэвэл хэдэн монгол хүнийг ямар одоо яг одоо техникийн ажилтан юм уу, ямар юун дээр ажилуулах юм, ямар нөхцөлтэй, ямар цалинтай. Эднээс чинь ба штэ. 300 хүнийг ажилуулчаал болоо юм уу, эсвэл 30 хүн юм уу? Энэ 90%, 60% гэдэг чинь 3 хүн юм уу, 3000 хүн юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ олон элбийн юм шиг юмнууд дээр бид бас жоохон монголоо гэж бодох хэрэгтэй байхаа. Нэмэт тайлбар. За. Тэгэхээр Ганбаатар гишүүн 8-9-ийг яриад байгаа. Тэгэхээр та ашиг малтмалын тухай хуулийн 43-2-ыг бол мэдгүй. Мэдлгүй яг. За тэрийг яар. Та энийг уншилтаа. Тэд нэрлэхэд яран уншчихс түрүү. Зүгээр л мэдгүй та. Мэдгүй байхгүй. Яг ярьж байгаа учраас мэдгүй. Яагаад гэвэл энэ гэрээг хуульд нийцүүлж хий гэсэн баггүй. Би энийг уншицсан. Энэ гэрээг хуульд нийцүүлж хий. Ингээд ашиг малтмалын хуулийн 43-2-оор та өөрөө яг сайн унш та. Зөвшөөрөл эзэмш гадаад иргэдийг 43-1 зааснаас илүү хэмжээгээр ажилуулсан тохиолдолд ажлын байрны 10%-аар доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж аав гэдэг хүлтэй байхгүй. Тэгэхээр хуулиндаа нийцээд тэр торгуулаа авж байгаа бол гэрээ зөрчихгүй. Яагаад гэвэл энэ хуулинд нь заасан байхгүй. Энэ гэрээ өөрөө хуулинд нийцэж гарч байгаа. Ийм л зүйл байна.
Тэн дээр наадхай чинь баярцагтаа би ч бас нэг үйлдвэрчний хүн шүү дээ. Энэ бид эцсээс 10%-ийн татвар авч 10% дахин ийм нэмэгдүүлсэн хөдөлмөр өсний доод хэмжээг нэмэгдүүлсэн энэ мөнгийг авах гэж бид оюутлогыг оруулж ирээгүй. Бид өнөөдөр Монгол хүмүүсийг ажилтаа болгоё 50-60 жилийн дараа эд гараад явхад бид бас өөрсдийн гэсэн болсон хүчинтэй байгаад дараагийн томоохон уул уурхайнуудын проектуудаа хүний гар харахгүй хэрэгжүүлээл гэсэн ийм бодлогоор бид явж байгаа учраас энэ 8-ийн эсвэл одоо үндсэндээ 8-ийн 4 5-аа бол зөрчсөн байна. Дэндүү төшөөгүй байна. Та дээдлээ харлаа. За 10-ийн хуулинд эхэлж ороод тэгээд дараа нь оруулж байгаа нь юу гэж юм гэхлээр үнэхээр бид нар бас хүний хүчний бодлогоо бол харах хэрэгтэй боловсруучны бодлого. Өөрөөр хэлбэл бид нар уул уурхайн том бүтээн байгуулалт нь бэлэн биш үү? Та бол одоо Монгол уул уурхайн эдийн засаг авч ийн гэвэл үгүй байхгүй. Одоо Монгол гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засаг байхгүй. Уул уурхай чинь бүтээгдэхүүнээ гаргаж эхлэхгүй байгаа байхгүй. Одоо бол харин 13 оны одоо 6-7 сараас эхлээд үйлдвэрлэл эхлэх юм бол жинхэнэ уул уурхайн эдийн засгийн үр дагаврууд орж ирнэ. Одоо бол оюу толгой дөнгөж хөрөнгө оруулалт хийхэд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ямар вэ? 17%. Дэлхийд дээр хамгийн өндөр. Гэтэл үйлдвэрлэл нь эхлэх байгаа байхгүй. Зөвхөн тоног төхөөрөмжөнд оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт орж иж. Өөрөөр хэлбэл энэний дараа гадаас орж ирж байгаа дотоодын бүтээгдэхүүний нөлөөлж байгаа нөлөөлөл шууд хөрөнгө оруулалт 13 дахин ихсэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм өсөлтүүд өөрөө юун дээр үнэлж чинь гэхлээр одоо бол дандаа цэвэр хөрөнгө оруулалтын дээр үнэлж шít. А уул уурхай үйлдвэрлэл эхлэхэд бол эннээсээ илүү орлогууд орж ирэх ийм үнэлэлтэй. Тэгэхээр бидний хувьд бол гэрээгээ хийхээс гадна хүнээ бэлтгэх ёстой. Маш сайн инженер техникийн ажлууд бэлтгэх ёстой. Үнэхээр одоо оюутлахын компьютер та очиж үзсэн үгүй. Үзэх юм бол нэгдсэн үндэсний байгууллага шиг ингээд олон тугнууд байгаа байхгүй. Тэгэхээр би бол үүнтэй гайхдаг юм. Тэгэхээр ийм гүний тийм ээ доошогоо 3-4 км. Тэгээд дотор нь байгаа түнэл нь Улаанбаатар Дархан хоёрыг холбосон юм шиг том оврын машинууд явах хэмжээний ийм том бүтээн байгуулалтын дотор нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны бараг 50-60 улсын хүмүүс зэрэг ажиллаж шít. Энэ хүмүүс ийм их мөнгө төлөх сонирхол бидэрт байхгүй. Гэхдээ яг энтэй адилхан бэлтгэгдсэн боловсон хүч одоо бидэнд байхгүй. Тийм учраас энэ хүмүүсийг богино хугацаанд оруулж ирээд түр зүрийн ажилтан болгоод хүмүүсээ сургаад ингээд явж байгаа. Энэ зориулаад бид нар 4 техник мэргэжлийн сургууль 300 гаруй сая төгрөг гаргаад үйл ажиллагааг нь явуулж байгаа. Яг гэрээ хийснээс хойш. Үр дүнгээ өгч чинь бүгд тэр оюутлогоо дээр ажиллахгүй ч болно. 5 толгой дээр ажиллаг, цагаан сургууль дээр ажиллаг, асгад дээр ажиллаг, төмөртөө дээр ажиллаг. Хамгийн гол нь бид нар боловсон хүчнийхээ бэлтгэлтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэх юм бол энэ залт бид нар тэгэхгүй. Хин зардлаа нэмэгдүүлэх сонирхол байна. Хувьцаа эзэмшигчдийн хувьд бол зардал нэмэгдүүлэх ямар ч сонирхол байхгүй. Ногдол ашгаал хурдан авах юм. Бид нар үндсэндээ энэ хөрөнгө оруулалтын гэрэн дээр олон зүйлийг түгтсэн байхгүй. Өөрийнхөө ашгийг буруулахгүй байх үүднээс түгжинүүд хийж байгаа. Хүний ашгийг ихсэхгүй байх үүднээс түгжинүүд хийж байгаа. Анхны хөрөнгө оруулалтыг 4 аргаар түгтсэн байхгүй. Хугацаагаар түгтсэн 5 жил, хэмжээгээр түгтсэн 5.1, техник эдийн засгийн үндслэлээр түгтсэн, үйлдвэрлэлийн үе шатаар нь түгжсэн. Анхны баяжмлынхаа анхны бүтээгдэхүүнийг гаргаад 70% өрөхөд анхны хөрөнгө оруулалт зогсон шүү. Өөрөөр хэлбэл энэ гэрээ бол ашиг хуваарлах гэрээ байхгүй. Ашиг хуваарлахтаа бид нар аль болохоор энийг хамгаалах зарчмаар л хийгдсэн ийм зүйлүүд байгаа гэдгийг бол сэлгэсэн юм аа. За, одоо үзэгчдийн бас асуултаас хүргэе. За, Баянгол дүүргийн иргэн отхон тулга монголчуудад оюутлахын ашиг хизээнээс яаж нөлөөлж эхлэх вэ гэсэн асуулт байна. За, ийм боломж хүрдэж чадсан уу? Та хэлж байгаа. За, Ганбаатар гүшиг. За, оюутлогын ашиг бол монголчуудад 7-оос 20% гэсэн мөнгөн зүйлээс дотоодын нийт бүтээгдэхүүнд бол нөлөөлөхгүй гэдээ өөрсдийнх нь зүйл гарцсан байгаа шүү. Хамаг мөнгө нь дандаа гадагшаага гадаадын одоо орж ирсэн том компаниудад буцаад гараа авчдаг. Дандаа гадаад бэлтгэн нийлүүлж худалдан авалт гэдэг бол монголчууд энэ дээр ямар ч хяналт байхгүй. Нөгөө одоо хөрөнгө оруулагчдын талын л таньдаг мэддэг тэр хүмүүс нь л өөрсдөө ороод ирдэг. Менежментээр энэ дээр бид бол гэрийн гадаа байгаа. Энэ бидний хамгийн том эрсдэл. Хоёрдугаар болсон хүчний тал дээр ер нь бол уул уурхай бол ерөөсөө ашигаа өгдөггүй зүйл шүү дээ. Одоо нөгөө яг тийм хүмүүсийг ажилуулах тал дээр бол бага. Тэрийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
хамгийн гол ашиг авдаг зүйл бол роялти авдаг. Тэгээд ашигын татвар гэж авдаг. Ногдлол ашигч дандаа тэгэл зардалтаар явцдаг. Тэгэхээр энэ хоёр дээр роялтиг би уг нь ярих хэвээр юмнууд зөндөө байсан. Бид үнэхээр бага роялти тавьсан. Тэгээд энэ дээр бол болсон хүчний тал дээр бол муу манай хүмүүсийг бэлтгэхгүй байгаа. Зүгээр темсүүдэд нь хэдэн төгрөг өгчөөд тэрийг буцааж авахгүй. Эцсийн эцэд бол оюу толгойн захиралчин төгөлдөг манай боловсролын яамны сайд болчиход шүү дээ. Тэрийг сүүлдээ буцааж авахгүй. Тэрийг оюу толгойд буцааж авахгүй. Ийм утгагүй байдлаар бид цаашаа явж болохгүй гэсэн юм байна. Би өөр зөндөө олон чухал ярих зүйлүүд байгаа учраас бас цагаа жоохон хэмнээд байгаа шүү. Бүгдийг өрмээргүй байна. За баярлалаа шүү. За бид нар бол оюутлогын үйлдвэр бол эхлэхгүй. Оюутлогын хөрөнгө оруулагчид ямар ч ашиг аваагүй. Гэтэл Монголын засгийн газар бол 2002 оноос эхлээд татвар аваад яваад байгаа. Тэгээд яг гэрээ зурснаас хойш бол татвар 447 тэмээ даваасран гişүнэ 447 тэрбум төгрөгийн татвар төлсөн баг. Дээрээс нь урьдчилгаа төлбөр 250 сая төгрөг өгсөн. Энэ бол ойролцоогоор 326 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл шууд улсын төсөвт орж байгаа мөнгө нь бол энэ ихгүй. Өөрөөр хэлбэл 700 орчим тэрбум төгрөг. Дээрээс нь энэ компанид бид нар юу хийсэн бэ гэхээр нөөтийн чөлөөлсөн байхгүй. Нөөт чөлөөлнө гэдэг бол нөөтөр орсон буцаа олголтыг өгөхгүй гэсэн. Энэнгээр бол ойролцоогоор Монгол компаниудаас оруулсан мөнгөний ойролцоогоор 300 тэрбум төгрөгийг оюутлогод бол бид нар алдагдал болгох юм уу Монголын засгийн газраас буцааж авахыг хаацсан байгаа. Бид аль хэдийн тэрбум орчим долларын 1 триллион төгрөгийн ашгийг ингээд авсан байна. Би өөр юмнуудыг ярихгүй. Тэнд ажиллаж байгаа ажилтны цайлан дээрээс нь ханган нийлүүлэлт хийж байгаа шууд бус эффектүүдийн вирус ярихгүй байгаа шүү дээ. Би шууд байгаа мөнгөнийх нь хэмжээг ярьж байгаа. Дээрээс нь энэ үе шатаар бид нар үзэх юм бол анхны хөрөнгө оруулалтаа бол ойролцоогоор 19 оны ихэнх гэхэд бол төлөө дуусчихна гэж үзэж байгаа. Энээс хойш бол ногдол ашиг авах асуудал. Тэгэхээр таныхаар бол 36 он тийм ээ. 36 он гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээд бичгтээд үлдэнэ. Тэгэхээр ер нь бол бид нар модель бол тодорхой хэмжээгээр хөдлөнө. Гэхдээ бид нар бол яг энэ хэсэг дээр 19-20 оны зааг дээр ногдол ашиг аваад гэлээ. Яагаад гэвэл та нийт хөрөнгө оруулалтын талаар нь бас жоохон ойлголт муутай байна. Одоо байгаад байгаа дивиденд тэр ногдол ашиг хүү чинь гол юм нь юутай болохоор анхны хөрөнгө оруулалттай холбоотой асуудал тоххой. Өөрөөр хэлбэл тэр хүүтэй холбоотой асуудал. Тэгэхээр зэрэг энэс хойш бол бид нар ногдол ашиг авна. Татвар бол байнга авна. За баярлалаа. За дараагийн асуулт байна. Энэ байгаль орчинтой холбоотой асуултууд бас ирсэн байгаа. Ер нь бол одоо ордыг ашиглах үйл ажиллагааны нөлөөллөөс хамаарч одоо байгаль орчныг дороотуулахгүй байх баталгаа байна уу гэсэн агуулгаар бас нэлээд олон иргэн хандсан. Ялангуяа энэ улсны асуудал нэлээд анхаарал татаж байна. За баяр цэгтэрч шүү. За гэрээний хөрөнгө оруулалтын гэрээ яагаад бид нэг хөрөнгө оруулалтын гэрээ гэж хийсэн бэ? 2006 оны Шүт малтамдаа үлдэнд. Урд нь бол дандаа доктортой байдлын гэрээ байсан байхгүй. Доктортой байдлын гэрээ гэдэг бол тухайн компани эдийн засгийн үр ашигыг тооцоол татваруудын орчныг л докторжуулахыг хүсдэг. Тэгээд татврын орчны докторжуулалттай нэмээд хөдөлмөр эрхлэл, байгаль орчин, нийгэм, соёл, хот байгуулалт гэх олон асуудлыг нь зохицуулан шийдсэн гэрээг бол хөрөнгө оруулалтын хэмжээнээс болж гаргаж ирж байгаа байхгүй. 300 саяас дээшээ байх юм бол улсын хурлаар хилцүүлээд хөрөнгө оруулалтын гэрээ хийе гэж. Тийм учраас энэ байгаль орчныхын асуудал нь хөрөнгө оруулалтын гэрээнд бол бүхэл бүтэн бүлэг болоод орцсон байгаа байхгүй. Тэнд олон зүйл ярьж. Хамгийн гол зүйл нь усны асуудал. Хөрсний ус бол ажиллах болцоогүй. Тийм учраас тооцоо судалгаанууд хийгээд үнэлгээг нь гаргаад байгаль орчны яам бол метр секундээр урсдаг усаар нь бол хэмжээг нь заагаад зөвшөөрөл болгож байгаа. Тэгээд энэ бол маш орчин үеийн технологи хэрэгжилж байгаа учраас авсан усаа ихэнх нь эргүүлж ашигладаг. Тэгээд гүний хоолой гэдэг газрын гүний усны 20%-ийг ашиглах зөвшөөрөл одоогоор өгөгдсөн байна. Хөрөнгө оруулагчдын одоо хувьд бол мөнгө босгоход хамгийн их асуудаг зүйл нь маш ашигтай төсөл байна. Гэхдээ энэ төсөл дээр бол хамгийн их анхаарал татж байгаа зүйл нь усны асуудал байна л гэж.
Тийм учраас Монгол Улсын засгийн газар гүний хоолой гэдэг газрын 20%-аас хэтэрсэн ус ашиглахад шууд энэ төслийг зогсоох эрх нь бол нээлттэй байна. Ийм маягаар зохицуулсан зүйл байна. За ерөнхийдөө бол яг хөө санхүү мөнгө яриад байдаг байгаль орчин бол дэндүү чухлаа. Бид тэрийг бас орхигдуулад байдаг. Тэгээ яг байгаль орчны тал дээр яриул би одоо энэ усны талаар судалгаа хийсэн олон судлаачдын үгийг хэлэх болно. Би гэрийн заасан хэдэн зүйлүүдийг хэлээтэй. Нэгдүгээрт энэ дээр шүү дээ гэрээ яах гэж байгуулдаг юм бэ гэвэл бие биенийг хянах гэж л байгуулдаг шүү дээ. Муу юм болвол бороотой өдөр ирвэл бие биентэйгээ муудалцахгүй шиг яаж зохицуулах вэ гэдэг зүйлд байдаг. Энэ гэрээ тэр талаар 0. Тэгээд энэ тал дээр бие биений хянах тал юу ч байхгүй. Бид менежментийн багт хүн оруулж чаддгүй. Бид тууз дээр байгаа 3 хүн бол зүгээр цалин аваад явж байвал гэх юм. Тэр 3-ыг буруутгаж болохгүй. Ийм арчаагүй гэрээ хийсэн учраас тэд ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй байдаг байж магадгүй. Тэгээд би өөрийнхөө санааг хэлээ л да зүгээр энэ дээр энэхүү гэрээний 6.11 заасан нөхөн төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгө оруулагчийн саналыг харгалзсан. Хөрөнгө оруулагчийн саналыг харгалзсан. Томилсон саналыг харгалзан томилсон байгаль орчны хараат бус шинжээчдийн багийн тодорхойлсноор нөгөөдүүлийн томилсон хараат бус шинжээчдийн багийн тодорхойлсноор тогтоох ба бид өөрсдөө тогтоохгүй нэ штэ нөгөөдүүлийн санал болгосон саналыг харгалзан гэж байгаа. Тэгээ тогтоох ба хөрөнгө оруулагч хохирлын хэмжээг тодорхойлоход шинжээчдийн багтаа хамтран ажиллана гэж байгаа. Хөрөнгө оруулагч одоо орой хоолнд орно гэсэн үг юм уу? Яг юуг яриад байгааг би ойлгохгүй л дээ. Ийм гэрээ байж болохгүй. Дээр нэмээд 7-2-2-д ингэж зааж байгаа юм л да. Одоо мэдэхгүй байл гэж хэлэх байх та чаавас одоо. Оюу толгой төслийн богино болон урт хугацааны эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хамгийн тохиромжтой энэ юу байгаа? За нэгэн цахилгаанаас тохиромжтой байршил цахилгаан үйлдвэрлэх барилга байгуулж барих ажлуулах хамааралтай этгээд гэж байгаа. Энэ дээр бол одоо хамгийн аюултай юм гэвэл усны лицензийг ус одоо ашиглах лицензийг шууд өгнө гэж заасан байгаа. Шууд өгнө гэдэг. Үндсэндээ сэлэнг мөрнийг говь руу татна гэхэд бол өнөөдөр манай засгийн газарт үгүй гэж хэлэх эрх байхгүй байгаа. Бүх эрхээ энэ байгаль орчны энэ усны болон цахилгаан станцын энэ томоохон стратегийн шийдлүүдийг та нар шууд өгнө. Харин бүр энэ дээр бол айгүй дээрлэгсэн тийм өгнүүд байдаг байхгүй юу? Монголын засгийн газар бол удаахгүй өгөх ёстой, хамгийн дээд хурдаараа өгөх ёстой, шалтгаангүйгээр татгалзах эрхгүй гэж байгаа шүү дээ. Та одоо тэрийг сайн мэдж байгаа. Шалтгаангүйгээр татгалзах эрхгүй. Гэхдээ тэдний хувьд шалтгаан юу ч байж болно шүү дээ. Наа чин шалтгаан байна гэхдээ бид хэлэх үггүй болсон. Ийм гэрээ хийж болохгүй л гэдгийг би хэлмээр байна. За дахиад бас үзэгчийн асуулт хүргэе. Ер нь Монгол за нэмэлт тайлбар хугацаанаа одоо байгаль орчны хувьд бол тухайн компанитай гэрээ болгох хэрэг шаардлагагүй. Энэ чинь Монгол улсын хууль байгаа. Хяналтыг бол Монгол улсын улс л тавих байхгүй. Тийм учраас байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнүүдийг Монгол улс л хий. Монгол улсын санал болсон компани. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулагч тал чинь ийм л юм асууж байгаа байхгүй. Бидний саналыг харгалзаач. Дундын хүнээр хийлгүүлээч. Монгол улсын засгийн газрын төлөвлөлөөр ивэл илүү юм авч магадгүй л гэж болгоомжлж шүү дээ. Тийм учраас дундын хүнээр хийлгээл гэсэн санал байхгүй. Тэгээ энийг бол Ганбаатар гишүүн бол ийм өөр маягаар уншиж ойлгож байгаа нь бол санал нэмэлт тайлбар өгч болох. Оюу толгой төсөж шаардлагатай усны их үүсвэр төслийн хугацаанд хангалттай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэхүү гэрээний тэр 6.13 6.17 заалтууд нөлөөлөхгүйгээр хөрөнгө оруулагч хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор засгийн газар ус ашиглахад шаардлагатай бүх гэрээ болон бусад зөвшөөрлийг олгоно гэж байгаа. Энэ бол зүгээр л одоо өөрийнх нь хэлдгээр бол усны тухай хууль тогтоомжийн дагуу шийднэ гэсэн бол энэ би дулдугай байна. Тэгэхээр та сэлэнг нутгаас гарсан сэлэн мөрөнгө тийшээгээ урсгахад одоо бол энэ ингээ өгцөн байна гэсэн үг шүү. Ганбаатар гишүүн бол үнэхээр гуйлж байна. Тэр сэлэнг мөрнөөс ус татах тухай асуудал бол энэ дотор үнэхээр багхгүй. Шууд ойлгомжтой нь бол ямар асуудал шийдвэ гэхээр та техник эдийн засгийн үндслийг бол ерөөсөө уншаагүй юм биш. Техник эдийн засгийн үндслэн дээр чинь усны асуудал нь яаж шийдэх юм бэ гэдэг нь нээлттэй байж байгаа. Тэр үедээ л усны нөөцийг судлаад метр секундэд хэдээр урсгахын, гүний хоолойны усны нөөц хэдийн тэрний 20% дээр л та нар ашиглалт хийж болно гэж заасан байгаа юм. Юу сэлэнг мөрөн бэ? Үлгэр гэж болохгүй шүү дээ. За дахин үзэгчийн асуулт хүргэе. Баян зүрх дүүргийн Цэрэн Содном гэж иргэн асуулт тавьсан байна. За Монголын газар нутгийг зарахгүй гэсэн баталгаа ирнэ гэрээнд байна уу гэж асуусан байна. За баяр цэгтгш шүү.
Энэ баялаг бол 100% Монголын баялаг. Газар 100% Монголын газар. Нөөц бол 100% Монголын нөөц. Ашигт математикийн хуулиар 100% зохицуулсан. Одоо бид нар бол тэр компани байгуулсан компани биш. OTLC гэдэг. Тэр компани 6634 гэдэг бол тэр доор байгаа газрын 6634 бол биш ээ. Тэр бол компани өөрөө бүтээн байгуулалт явуулаад гарч байгаа хөрөнгө хуваах 6634 баггүй. Тийм учраас баталгаа бол Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын ашигт малтмалын тухай хууль, Монгол улсын бусад хуулиар 100% баталгаажсан ийм зүйл байгаа. Тийм учраас газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар бол огт санаа зовох хэрэггүй. Эрдэнэтийн үйлдвэр ажиллаж байна. Төмөртөө орд ажиллаж байна. Багнуур ажиллаж байна. Шивөө ажиллаж байна. Энд байгаа бүх хүмж тусдаа хамтарсан компаниуд, хувийн өмчийн компаниуд, төрийн компаниуд ажиллаж байна. Өмчлөл газар бол бүгд 100% Монгол улсынхаа. Энд дээр ямар ч асуудал байна. Энд дээр бол яг манайх бол хөрөнгө оруулагч тал юм уу эсвэл зүгээр хамтрагч тал юм уу ашиг хүртэгч тал юм уу яг тэрэн дээр бол би хариулт аваагүй шүү. Тэгээд би дараа нь хариулдаг. Тий, боломж байвал тийм ээ. Тэгээд хэрвээ хөрөнгө оруулагч гэж биднийг ингээд үзэж байгаа бол хөрөнгө оруулагч бол түүхийн дээрээ хөрөнгө оруулалт хийх эрхтэй гэдэг 9.8 дээр нь заасан байгаа. Тэгэхээр сая бол одоо баяр цогцч маш зөв хэлж штэ. Тэр доор байгаа баялаг, тэр доор байгаа орд газар нутаг бол 100% манайхаа гэж байгаа. Энийг хэдээр үнэлээд байгаа юм бэ? Тэгэхгүй дээр нь байгаа экскаватор, шанаг, хурд, жотооны 34%-ийг эзэмших тухайд бид яриад байгаа болохоос биш. Дор байгаа түүхийн эдийн 100% биднийх тэрийг хэдээр үнэлж байгаа юм бэ? Тэгээд гарч ирж байгаа үр өгөөжөөс нь тэрийг яаж авах юм бэ гэдгийг байнга би түрүүнээс тодруулахыг хүсэж байгаа. Дээр нэмээд энэ дээр хамгийн одоо аюултай зүйл бол энэ дээр манайх хяналт ерөөсөө байхгүй энэ дээр. Одоо ямар экскаватора хэдээр ямар охин компаниараа дамжуулж авч байгаа энэ дээр хяналт байхгүй. Энэ зардлууд ингээд өсөөд яваад байдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалтын гэрээ тогтвортой байдлын гэрээ гэдгээ энэ хүн маань бас ялахгүй байна шүү дээ. Бүгдөө л одоо Goldman Sachs гэдэг юм уу эсвэл ADB гэдэг юм уу USAID World Bank нэг хэдэн гадаадын байгууллагуудын үгээр яваад байна. Эцсээс бол яг үндэсний хэмжээний экспертүүдийн шинжээчдийн дүгнэлтийг гаргаад энэ хүн ярих ёстой. Бит хоёр ингэж ярихгүйгээр яг тэр шинжээч дүгнэлт Эрдэнэтэн мэрэгд өнөөдөр энэ дээр дүгнэлт гаргаад дүгнэлтийг тойрж улс төрчид шийдвэр гаргах учиртай юм байна. Тэгээ энэ дээр бол хамгийн харамсалтай санаа зовох зүйл бол зэсайлуулах үйлдвэр бол энд баригдахгүй. Зэсайлуулах үйлдвэр барихаар бол судалгааны тайланг 3 жилийн дотор боловсруулна гэж хуурсан байгаа. Дараад нь энэ зэсайлуулах үйлдвэрийг хайлуулах техникийн шалгуурууд болон үзүүлэлтүүдийг хангах чадвартайгаа урьдчилсан, нотолсон бол хэнд нотлохын, яаж нотлохын тэгсэн тохиолдол гэж байгаа. Одоогийн байдлаар бол вебсайт дээр нь 75% хятад руу байна уу, өвөр Монгол руу байна уу, бусад орнууд руу бол одоо бүгдийг гаргана гэдэг урт хугацааны гэрээгээ бол хийцэн байгаа. Тэгэхээр зэсайлуулах үйлдвэр барина гэж өмнө нь одоо тэр Хөрлөбаатарын маш чухал гэрээ байсан. Энэ гэрээний заалтыг муутгасан. Бидэнд үндсэндээ зэсайлуулах үйлдвэр барих боломж багассан. За Амбатар гишүүн ингэж хэлээд байна л да. Биднийг бол одоо үндснийхээ эрдэмтэд судлаачдын материалыг аваагүй гэдэг. Тэгэхээр би бол энэ оюутлогын ордны он дарааллыг бол гаргацсан. Тэгэхээр арилтаа сонсч. Тэгээ энэ бол анхны ажлын хэсэг бол 2006 онд байгуулагдсан байхгүй. Гэрээ чи 2009 онд хийгдсэн шүү дээ. 9 оны төгсгөл. Энэ хооронд 3 удаа ажлын хэсэг байна. 3 удаа улсын их хурл төслөө өргөн барьсан. Өөрөөр төслөө. Нэг нь бол хуулиудаас давсан, өөрийн хууль болгож батлая гэсэн төслүүд байсан. Энэ болгондоо үндэсний экспортуудынхаа саналыг аваад техникэд эрдэс соёлын эрчим хүчний яамны мэрэгжлийн зөвлөлд тавиад хүмүүсийн саналыг авсан. Маш хэмжээний саналууд байгаа бэлтгэв. Өмнөх энэ ажлын хэсгүүдийг бол өөр хүмүүс толгоолж ирсэн. Өөрөөр саналууд оруулж ирсэн. Дээрээс нь гадаадын экспертүүдийн зөвлөгөө авсан. Санхүүгийн модель дээр Goldman Sachs, хууль дээр болохоор Source-ийн сангаас Hogan & Hartson гэдэг компани ашиглаж байсан. Одоо Азийн хөгжлийн банкны шугамар бол татвар дээр зөвлөх авсан байна. Тэгээ энэ зөвлөхүүд бол өөрсдөө саналуудыг бүгдийг өгчсэн. Энэ хоёр байгууллагын энэ гурван байгууллагын нэг нь хөрөнгө оруулалтын компани. Нөгөөх нь бол
Соросын сангаар санхүүждэг нээлттэй нийгмийн хүрээлэн. Хөндлөнгийн байгууллага, олон нийтийн байгууллага гэж үздэг. Азийн хөгжлийн банк бол олон улсын байгууллага. Тэгэхээр авсан зөвлөхүүд бол таны хэлээд байгаа шиг тийм хүмүүс бол биш ээ. Эрдэмтэн судлаачдынхаа бүх саналуудыг авч яасан. Ийм том тослол дээр санал нэгдэлдэг зүйл бол ерөөсөй байхгүй шүү дээ. 100% санал нэгдэл. Энд дэр санал зөрөлдөөнтөө авир мэдгоо байна, хурцгоо байна, энд сууж байна. Янз бүрийн шүмжэлтэй саналууд бол хэлдэг. Сайн саналууд хэлдэг. Авч яасан зүйлүүд байгаа. Огт эсрэгээр санал хэлдэг. Тэрийг авах зүйлүүд бас байгаа. Маш олон саналууд байгаа байхгүй. Тэрэн дээр үндэслэж энэ гэрээ бол хийгдсэн. Тийм учраас би 5 засгийн газар дамжаад 7 жил үргэлжлээд улсын их хурлд 3 удаа оруулаад энэ хоорондоо улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр 3 удаа ороод улсын их хурлын 40-р тогтоол 57-р тогтоол гарч ирж энэ төгслийн баримтчгууд бол бүрдсэн. Тэгээ би дахиад хэлж байна. Энэ дээр бол эдийн засгийн модель, санхүүгийн модель бол бүрэн хэмжээгээр хийгдсэн баггүй. Тийм учраас бид нар хэлцээр дээр 3 модель зэрэг өрсөлдөж. Монголчуудын гаргасан санхүүгийн модель, Ирээ Тинто нэг тал болж байгаа учраас Ирээ Тинтогийн гаргасан санхүүгийн модель, Аймхоо нэг тал болж байсан Аймхоогийн санхүүгийн модель. Үр дүн болоод ойролцоогоо. Харьцуулсан судалгааг бид нар олон зүйлээр хийлгэсэн. Олон улсын валютын санд хүсэлт тавиад хийлгэсэн. За цаг дуслаа. За ер нь бас иргэдээс ирж байгаа саналуудыг үргэлжлүүлж уламжлын Facebook хуудасаар бас иргэдийн нэлээд олон санал ирж байгаа. Хөрөнгө оруулагч тал одоо хамаг баялагийг гэрээний хугацаанаас өмнө ашигла дуусгаад өөр эзэмшигчд ирэхээ шилжүүлэхгүй байх, ордыг зарахгүй байх баталгаа байна уу гэдэг агуулгаар бас зарим иргэд хандж байна. За энэ дээр Ганбаатар гишүүн. Ийм ашигтай, ийм одоо тэнгэрийн умдаг атгацсан юм шиг гэрээнээс тэд гарахгүй гэдэг би баталгаатай байна. За баярлалаа шүү. За би Ганбаатар гишүүнсийг далдыг хардаг ч биш, далаа ламч биш, гарах юм уу гарахгүй гэж мэдэхгүй. Гэхдээ найдвартай байх үүднээс нь бол хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан гэрээг хийгээд 19 их зураад баталгаажуулаад 2011 оны 6 сарын 8-нд баталгаажсан нэмэлт гэрээ бол хийцээ. Тийм учраас энэ бол Аймхоо манжиг заруул хязгаарласан байна. Бигээ барь. Аймхоо манжиг биш. Энэ манайд хувь эзэмшиж байгаа компаниудаа. Тийм. За манай хөндлөнгийн орд Ирээ Тинтотой байсан. Ирээ Тинто бол Аймхоо манжийнхаа 51% эзэмшиж байгаа. Ирээ Тинто өөрийнхөө тэр 51% эзэмшлийг ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оруулна гэвэл Монгол Улсын засгийн газраас зөвшөөрлөх ёстой. Тийм гэрээ хийсэн байгаа. Даваасан гишүүнд би энийг уншихыг бол зөвлөж байна. за манай хөндлөнгийн оролцогчид бигээ барь. Уучлаарай. Ирээ Тинто компани эзэмшиж байгаа одоо OTLC гэдэг компани 51% дээр ярьж байна. За энд бас иргэдийн саналаас үгүй. Энэ гэрээг эргэж харах эрхцүү орчин байна уу гэсэн байна. Facebook хуудасны иргэдийн санал байна. За баярлалаа. Эргэж харах эрхцүүг бол зохицуулсан байна. Энэ бол 70 жилийн настай гэрээ учраас хоёр тал бол хоорондоо тохиролцоход бичгээр тохиролцоод гэрээнд өөрчлөлт оруулж болно гэдгийг заасан байна. Энэ гэрээг бол анх 2009 оны 10 сарын 6-нд байгуулсан. Тэрнээс хойш бол бид нар 3 асуудлыг бол оюутлага компанид тавьсан. Нэгдүгээр анхны тохирсон хүү бол өндөр байна. Зах зээл сайжирж байна. Тийм учраас хүүн дээрээ хилцээр хийя гэдэг санал тавьсан. Дараа нь санхүүжилтийн арга бол 4 байсан. Ингийн хувьцаагаар санхүүжүүлэх, хувь эзэмшигчийн зээлээр санхүүжүүлэх, 3 дугаарт нь гурвлагч талаас, 4-р нь бол давуу эрхийн хувьцаагаар. Давуу эрхийн хувьцааны талаар ойлголт бол үнэхээр байгаагүй учраас хүмүүс ингийн хувьцаа хөрвөх юм байна гэдээ айгаад гисэн. Тийм учраас ерөөсөө давуу эрхийн хувьцааны санхүүжилттэй болёо. Бид нар бол дийлэхгүй юм байна. Тэгээд давуу эрхийн хувьцаагаа ингийн хувьцаараа шилжүүлэх ийм гэрээний нэмэлт хийя гэдэг ийм асуудал тавьсан. 3 дугаарт нь Монголын тал өөрөө хөрөнгө босгох боломжийн талаарх нээлт бол энэ дотор байхгүй байна. Тийм учраас энэ 3 асуудлыг тавиад жил гаруй хилцээр хийгээд 2011 оны 10 сарын 6-нд хөрөнгө оруулагчтайгаа хувь нийлүүлэгчийнхаа гэрэн дээр бол өөрчлөлт оруулсан. Тийм учраас энэ бол өөрчлөлт орж болдог гэрээ гэдгийг. За
Ганбаатар гишүүн. За энэ бол өөрчлөлт оруулахад маш хэцүү. Монголын ард иргэд бид хоорондоо эвлэлдэж, нэгдэж, ойлгож, нэгдсэн ойлголттой байх, улсын хурал дээр нэгдсэн ойлголттой байх, эрдэмтэн мэрэг дээр урдаа гол барьж, улс төрчид биш, нийгмийн зүтгэлтнүүд биш, эрдэмтэн мэрэгд нь урдаа гол барьж, гол одоо үндслүүдээ гаргаад тэгээд засгийн газартаа үүрэг өгч шинжээч мэрэгчлэтнүүдийн төвшөнд хэлцээрт оруулах боломжийг л яаралтай сэдэх хэрэгтэй. Тэрнээс биш гэрээнд яг өөрчлөлт оруулна гэвэл тэр бүх зүйлүүдийг хаацсан байгаа. Бүх зүйлийг хаацсан. Өнөөдөр ямар сайндаа хаардангаас сайн нэг бичиг ирсэн шүү дээ. Одоо тэр жилийн өмнө ирсэн бичгэн дээр бие биенээсээ бичгээр зөвшөлдсөний дараа бид одоо өөрчлөлт оруулна. Бичгээр л одоо бие биендээ болж байна гэж хэлнэ хөөс уулзах зэрэг байхгүй. Дээр нь хоёрдугаарт арбитрийн шүүх. Өнөөдөр бол одоо 3 дахь орны арбитр байж болно шүү дээ. Лондонгийн арбитр гэж байгаа. Өөр арбитр байж болно доо. Тэгэхээр чинь манай дархны арбитр гэж хэлээгүй шүү дээ. Чинь бас тэгтээ бол нэг бас 3 дахь ийм арбитрийн шүүх гэдэг бол яг капиталистуудын өөрсдийнх нь луврын нэг механизм байгаа шүү дээ. Гомдол гарахад дараад нь хэн мөнгө төлсөн үйлчилгээ авдаг. Тэгээ үйлчилгээ авахд тэр чинь зүгээр удаагаал байх юм бол хоногийн 40-50 мянган доллар гэж ингээл яваал байдаг зүйл. Шүүх биш. Арбитр гэдэг бол капиталистууд байгуулсан өөрсдийнх нь хоорондоо одоо маргаанаа шийдүүлдэг механизм. Тэгээд энэ дээр бол бид очих юм бол зүгээр л худлаа. Тэгээ хамгийн гол нь энэ дотор байгаа заалт нь арбитрийн шүүхтэр байгаа тохиолдолд гэрээ бол ном ёсороо явна шүү гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл тэн дээр тэр нутагт нь очиод бид удаагаад байх тусам буудлын мөнгө төлөөл бид шатаад байна л гэсэн үг. Ийм аимшигтай гэрээ байгаа. Тэгээд тэр дотор бол одоо үндсэндээ өөрчлөлт оруулахад бид бүгдөө нийлж болохгүй боломжгүй гэж зүйл биш. Шинэ Гвиней байна, одоо энэ Мадагаскар байна. Энэ одоо олон орнуудад бол энэ гэрээнүүдийн өөрчлөлтийн талаар бас ярьдгаа. Зүгээр мэдээж бүр нэг ичмэр юм дээр бол тэднээс өөрчлөлтгүй яах вэ? 8 сарын дараа өөрчлөсөн байх гэсэн бас нэг гайхуулаад байх зүйл биш. Зүгээр гол нь бидний яг нэн эрх ашигтай холбоотой зүйлүүдийг өөрчлөнө гэдэг бол маш хүнд. Тэгээд манай засгийн газар гомдол гаргах эрхийн бүгдийг ингээ хаацаалаад хаагаад тэгээд 60 хоногийн дотор мэдэгдэн, тэд хоногийн дотор мэдэгдэн бүр ноцтой одоо хөрөнгө оруулагч зөрчил гаргасан тохиолдолд бараг л дугаа байна гэсэн байгаа шүү дээ. Би нөгөө заалтуудыг хаагаад цаг олсонгүй энэ дээр 15 6-ад байдаг гэж санагдаад байна. Тэгээд энийг бол бүгдийг бид унших хэрэгтэй, нээлттэй байх хэрэгтэй. За баярлалаа. Энэ гэрээний заалтууд бол бүгдээрээ вебсайт дээр нээлттэй байгаа. Гэрээнүүд бүгдээр бага бүгд байгаа. Дөрвөн гэрээ дөрвөлөө нээлттэй. Энд ерөөс нууц юм бол байхгүй. Дээрээс нь одоо бол би оюут толгой компанид хүсэл тавьсан. Монгол Эрдэс оюут толгой компани. Та нар энэ дөрвөн гэрээг нийлүүлээд хэвлээ. Сонирхож байгаа хүмүүс нь уншгий. Тэгэхээр Ганбаатар гишүүний сая ярьж байгаа арбитрийн шүүхийн талаар бол Ганбаатар гишүүн маш буруу ойлголттой юм байна шүү дээ. Монгол улс Алтан дорнод Монгол гэдэг компани Лондонгийн арбитрийн шүүхтэр ялсан байхгүй. Орос Монголын компани. Тэгэхээр яагаад Лондонгийн арбитрийн шүүх гэдэг юм бэ гэхээр дэлхийд дээр бол хамгийн сайн эдийн засгийн хуультай улс бол Англи Саксоны улс. Англи Саксоны эдийн засгийн хуулийн үндэслэл нь бол Английн хууль гэхгүй. Англи яагаад Сингапур ийм богино хугацаанд хөгжсөн? Яагаад Австрали хөгжсөн? Яагаад Канада хөгжсөн? Яагаад Өмнөд Африкийн бүгд найрамдах улс хөгжсөн? Консенсусыг л ерөөсөө Английн хуулийг байгаагаар нь орчуулад өөрсдөө хэрэгжилсэн. Эсвэл англи хэлтэй улсууд учраас шууд аваад хэрэгжилсэн. Сая гүрж өөрчлөлт хийсэн. Английн хуулийг байгаагаар нь шууд аваад орчуулад хэрэгжилсэн. Яагаад гэвэл дэлхийд дээр Англи Саксоны эдийн засгийн хуулиуд суурь байхгүй. Тэгэхээр тэр маргааныг өөрөө хаан шийддэг сонгодог газар нь бол Лондон байхгүй. Тэрнээс биш Rio Tinto Англи Австралийн компани учраас Лондон сонгоогүй байхгүй. Тэнд монголчууд ялж болдог газар байхгүй. 2 удаа бид нар ялд байгуулчихад байгаа шүү дээ. Боинг компаниг шүүгцэн асуудал дээр бид нар ялсан. Алтан дорнод Монголыг шүүгцэн асуудал дээр бид нар ялсан. Тэгэхээр Ганбаатар гишүүнийг одоо олон улсын түвшинд ийм юм яриад таны үгийг бол одоо зүгээр нэг таныг нөгөө гудамжинд байхдаа тэмцэж байснаар хүн харахгүй. Таныг бол Монголын улсын их хурлын гишүүн. Таны үг бол нөлөөлнө. Олон улсын арбитрийн талаар Монгол улсын их хурлын гишүүн ийм юм яриад сууж иж болохгүй. Бид нар олон асуудлаа тэр газар шийднэ. Үнэхээр энэ уул уурхайн том бүтээн байгуулалтыг хөгжүүлэх гэвэл дан ганц монголууд хөгжүүлж чадахгүй. Өөрөөр хэлбэл энэ дэлхий бол үнэхээр даяарчлагдсан байхгүй. Харилцан хамааралтай болсон байхгүй. Энэ уул уурхайн бүтээгдэхүүнийхээ
98% бид нар шууд экспортод гаргаж байгаа ийм улс ихгүй. Тэгэхээр энэ бүх асуудал олон улсын түвшинд ярьж хийдэгдэнэ. Тийм учраас бичгээр харилцан тохиролцож өөрчлөлт хийн гэдэг бол маш их хэмжээгээр уулздаг юм аа. Ганбаатар гишүүн энэ хилцээрд орж үзээгүй юм шиг байна. Тийм учраас тэгж ойлгох шүү. Маш их уулзж исэн. Тэрнийхээ үр дүнд энэ өөрчлөлтүүд бол ордгоо гэж хэлсэн. За нэмэлт тайлбар өгье. За би яг хөө гудамжныхаа нэрэнд хайртай. Гэхдээ би төрөхтөө л гудамд төрөөгүй шүү дээ. Бас тэгэж одоо эн чинь ихтэй сургуульд багшилж байгаа л дараа нь гудамд гарсан. Тэгэл давхиж яваал одоо төмний буйнаар бас ингэж ярьж байгаа. Бид өнөөдөр энэ дотоод асуудлуудыг бие биенийгээ мохох биш. Иргэдэд тайлбарлах нь бидний бүр үүрэг юм байгаа шүү дээ. Цалин авч байгаагийн зорилго. Тэгээ энэ дээр бол нэг ийм байгамт төрөн би хайгаадсан юм а. Засгийн газрыг яаж дээрлэх гэх энэ дээр нь бичсэн байна. Тэгээд одоо хөрөнгө оруулагч давгцгүй хүчин зүйлээс бус шалтгаанаар энэхүү гэрээгээр хүлээсэн үндсэн бол ач холбогдох үүргээ биелүүлэлгүй зохиодод 6 сарын дараа өнгөрсний дараа яригдана гэж байгаа. Дараа нь санаатаагаар бол ностойгоор зөрчсөн тохиолдолд 60 хоногийн дотор түүн заасан үүргийг биелүүлэхдээ зорих арга хэмжээ аваагүй тохиолдол дахиад 60 хоног. Тэгээд дагуу маргаан гарах эрхтэй. Бид 120 хоногийн дараа арбитрт хандна. Дээр нь нэмээд нэг гоё юм эндээс олдчихлоо. 19-т хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулна. Засгийн газар болон холбогдох яамд хандан альва шийдвэр зөвшөөрөл хүссэн бол уг хүсэлтийг биелүүлэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах буюу хойшлуулахгүй гэж байгаа. Энэ 1-3 дээр энэ гэрээ чинь заавал биелүүлэх гэдэг үг орсон байгаа ш. Тэгэхээр үндсэндээ бид бол тэд юу ч хүссэн шалтгаангүйгээр татгалзах буюу хойшлуулахгүй. Тэгээ шалтгааныг хэн тодорхойлох юм? Хэн тооцох юм? Наад чинь шалтгаан байна гэж хэлчих тэгэл болоо. Мэтгэлцээний явцад бас цагийг дахин сунгасан. За сунгасан цаг дуусах төгч байна. За ингээд ерөнхий тогтсон дэг дүрмийн дагуу мэтгэлцээний төгсөлд хоёр оролцогч бас асуултгүйгээр байр сууриа 2 минутын хугацаанд багтааж илэрхийлэх боломжтой байгаа. За ингээд түрүүчийн мэтгэлцээний эхэнд суглаагаар 2 гэсэн дугаар авсан Ганбаатар гишүүнээс эхлэе. За нийт ард иргэд, эрдэмтэн мэргэд Монголын нийт ахын дүүс маань энийг бас чих таран сонсож байгаа хаа. Ийм мэтгэлцэн гэрээ байгуулахаас өмнө байгуулах ёстой байсан харамсалтай дараа нь хийж байна. Гэсэн ч гэсэндээ хизээч хийхгүй байснаас хамаагүй дээр юм уу да. Тэгээд бид үр дүн гарганаа. Тэгээд ямар ч юм дандаа үр дүн байх ёстой. Ингээд баяр цогт гишүүндээ улсын их хурлын дэд дарга шүү дээ. Гишүүндээ хандаж энэ ондоо багтааж одоо энэ 12 сарда багтааж улсын их хурл дээр оюу толгой болон уул уурхайн талаар дэд хороо байгуулъя. Тэрэн дээрээ Монголын үндэсний эрдэмт ямар ч эрдэмтэнгүй ард түмэн биш шүү дээ. Эрдэмтэн мэргэд шинжээч судлаачдаараа энэ тал дээр дүгнэлт гаргуулад дүгнэлтээ үндэслэж маш муу одоо хэцүү гэсэн дүгнэлт гарах бах. Дүгнэлтээ үндэслэж шинжээч эрдэмтдтэйгээ суугаад их хурл дээрээ бас нээлттэй энэ талаараа бүх гишүүдээ энүүгээрээ цэнэглээд ингээд үүний дараа засгийн газартайгаа одоо ажлын хэсэг байгуулж шинжээчдийн эрдэмтдийн бага байгуулад ингээд оюу толгойн одоо тухайн төр хөрөнгө оруулагч нартай бол ярилцъя гэдэг. Энэ асуудлууд арайч дэндсэн байна. Дахиад ярья гэдэг энэ уриалга санаачлагыг гаргая. Тэрэн дээр бол баяр цогт гишүүн дэмжиж бас бидэнтэй хамтарч ажиллах бах. Би түрүүнээс хойш бол одоо таны толгой дотор байгаа мэдлэгийг бол далдаас хараад болоогүй байна, мдээгүй байна. Чамааг одоо би бол энэ чи ихнээс нь гэж юу ч хэлээгүй шүү. Яагаад гэвэл монголчууд бид нэг талдаа байх ёстой. Бид нэг л улсууд, нэг гэр бүл. Тийм учраас хөрөнгө оруулагчдын өмнө байр сууриа тодорхой болгоод элен далангуй ярьдаг бай, эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтэд бид хүндлэх ёстой гэсэн. Ийм л одоо уриалгыг бас дахиад гаргаж जैन. Тэгээд хүсвэл одоо би дараагийн ээлжинд мэтгэлцэж над бол яриаггүй бас нэлээд олон зүйлүүд байгаа учраас бас хийхэд бэлэн байна гэдгийг илэрхийлье. За баярлалаа. Би Ганбаатар гишүүн үнэхээр ийм сайхан боломж гаргаж ирж оюутлогын гэрээний талаар хүмүүст ойлгуулж байгаад баярлж байна. Тэгээ би төгсгөлд нь дахиад хэлэх гэсэн оюутлогын гэрээ бол эрсдэлгүй. Оюутлогын гэрээ бол ашигтай. 53% ашиг, өнөөгийн үнцээрээ 59% ашиг авдаг юм гэрээ. 3 дугаарт нь энэ бол хөрөнгө оруулалтын онцгой нөхцөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ бол зээлийн гэрээ биш. За дүгнээд хэлэхэд оюутлогын гэрээ бол эрсдэлгүй, Монгол Улсын засгийн газар ард түмэнд ашигтай гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ. За энэ удаа бол хүмүүс ингэ харж байгаа. Ганбаатар ядуу, баяр цогт ядуу гэдэг. Энэ дээр бол Ганбаатарч ядаагүй, баяр цогт ядаагүй. 2009 оны 10 сарын 6-нд энэ гэрээнд гарын үсэг зурхтаа
монголчууд ялцсан байхгүй. Энийг ганцхан өглөрөөр дөнгөж хэлсэн Монгол улсын ерөнхийлөгч бол ард түмнээр хотлолноороо нэг алхам урагшаа алхлаа бид нар гэж ингэж дүгнсэн баг. Нэг хүн 1000 алхаагүй. Монголын ард түмэн бүхэлдээ нэг алхаж чадсан байхгүй. Энэ том гэрээ. Дээрээс нь энэ гэрээний хамгийн том ач холбогдол нь бас юунд байгаа юм бэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 30-30-40 гэсэн үзэл баримтлал. Өөрөөр хэлбэл хоёр талын том хөршөөс 30-30-ийн шууд хөрөнгө оруулалт, гурав дахь хөршөөс 40% хөрөнгө оруулалт. Оюутлогын гэрээ зурагцснаар энэ хөрөнгө оруулалт Монгол улсын 3 дахь орноос орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд Монгол улсын эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлыг бол баталгаажуулсан багмаа. Дараа нь би Эренчин Мембайгийн хэлсэн үгийг зүгээр сануулж хэлэх гэсэн. Монголын за андгаа бүүзээ гэдэг бол Монгол улсыг энэ даяаршсан нийгэмд үнэхээр хийсэн гэрээгээ хүндэтгэж ажил хэрэг болгож чаддаг ард түмэн гэдгийг бас харуулах ёстой гэдгийг хэлэх гэсэн. За баярлалаа. За ингээд мэтгэлцээний цаг дуусч байна. За мэтгэлцээ явагдаж байх явцад бас иргэд үзэгчдийн зүгээс ирүүлсэн олон асуулт байгаа. За энэ асуултуудыг бид бас хоёр оролцогчдод жиш шилжүүлнэ. Ер нь бол дэлгэрэнгүйгээр нь тавьсан асуултуудад гишүүд бас өөр өөрийн шугамар тодорхой хэмжээгээр хариулт өгөх хаа гэж найдаж байна. За эрхэм үзэгч сонсогчдоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр мэтгэлцээ дамжууллаа. За энэ удаагийн мэтгэлцээнд Улсын хурлын гишүүн Баярцагт Ганбаатар нар оролцож оюутлогын гэрээний холбогдлолтой зарим асуудлыг хөндөж ярилцлаа. Үзэгч сонсогч та бүхэнд баярлалаа.